Сайн мэцхан манай өнөөдрийн подкастыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээ өнөөдөр бүгдээрээ дуучин зочинтой байгаа. Тэгээд та бүхний сайн мэдэх Мучи. Тэгээд өнөөдөр бол яг урлагийн ертөнцтэй холбоотой, за ихтгэлтэй холбоотой олон сонирхолтой зүйл яригдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд ямар ч байсан Мучидүүдэд баярлалаа. Манай урилгыг хүлээн авч ирсэнд. Баярлалаа. Бас хүрэлцэн ирсэндээ бол таатай байна. Тэгээд нэг айгуу гоё шинэ гоё подкаст эхлүүлж байгааднаас баяр хүргэе. Баярлалаа. За Мучигийн хувьд одоо өөрөө уран бүтээл хийж байгаа хүний хувьд те одоо энэ урлагийн одоо хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд сүнслэг ямар нэгэн нөлөө үзүүлж идэг гэж боддог уу? Сайн ба муу аль нэг талаас? Яалтчгүй урлагийн хүний хийж байгаа зүйлс айгүй олон хүний нүдэн дээр байдаг болохоор сайн муугаараа шууд л сүнслэг байдалтай нөлөө үзүүлдэг гэж боддог. Гэхдээ яг түүнийг харж байгаа ингээд өөрийнхөө сүнс дэм хүчрэхэг тийм хүмүүс хараад бол сайн муугийн дэнслээд авчих бахараа ингээд арай юм сүнсэн жижигхэн одоо байгаа хүүхдүүд ч юм уу сүнсний тархлаанд муу байгаа хүмүүст бол сайн муу нөлөө насар хурдан очдгийн болов гэж би бас анзаарч ирсэн. Хөгжим бас одоо яалчгүй амар хүчрэхэг байгаад байгаа юм л та тийм нөгөө subliminal гэж хэлдэг нөгөө яг бидний ухаараагүй төвшөнд хүртэл ингээд ороод ирдэг. Тэгэхээр би бол одоо бас дуунуудаа аягүй хязгаарладаг. Янз бүрийн одоо нөгөө жоохон blaspheme те бурхны эсрэг ингээд оромжилсан утгатай дуу муунуудыг шууд ингээд тэр артистуудтай ингээд хамт өөрөөсөө бол блоклчдаг. Тэгэхгүй болохоор нөгөө дуучин ингээд гоё яг ингээд гоё дуулал явж идэл гинт амар юм хөрлөг өгөмхтэй дуу дагаа дуулсан явж идэх те. Гэх мэтэр юу аягүй болгоомжлаад байгаа шүү дээ. Яг өөрөө мэдхгүйгээр тэр нь ингээд сонсогцоор хагаад нэмэгдэт ингээд аманд ингээд дуулагдчихж байгаа үед бол байдаг. Тийм яг тэрийг би бас яг өмнө аягүй анзаарчсан болохоор өөрийнхөө дуун дээр үгийн сонголтон дээр тэр утган дээр бас нэлээ ингээд цензуур юу нь бол тавьдаг. Яг ингээд за айлын тийм ингээд дуу биччихсэн. За арай өөр үгээр орлуулад арай ингээд юм өөрөөр ингээд биччихээ. Энд чинь нэг л дуу одоо цацагтаал гарлаа болол YouTube-с ингээд ч устгахгүй ингээд үрдэн болдог болохоор аягүй хариуцлагатай юу нь хандж бас дуугаа хийдэг. Вау. Тийм тий 15 жилийн дараа сонсч ирсэн. За Мучи ихч одоо нэр өөр хүн болцсон. Энэ нь одоо төвчнг болсон гэхгүй шүү дээ. Шууд л яг тэр дуу мэс чивэрэл байх юм шүү дээ. Тийм шүү дээ. Би яг боддtiin аа одоо 40 50 нас хүрчээд одоо хэрвээ би одоо сайд болохчлаа гэж бодъё л та зүгээр юм харангуут эн чин залуудаа ингээд ингэсэн хүн тэгэхэр ч одоо гэд юу манаа ингээд монголчууд ч юм уу дийлний хүмүүс хүний яг өнгөрсөн дээр үндэслэж хүний яг дүгндэг болохоор ер нь яг хөгшин болоод өөрийнхөө одоо залуу үед хийсэн юм харсан ч гэсэндээ за бас зүв бэжтэй ч юм уу. Би тэгэж бодогдох юм өөртөө хийхийг айгүй хичээдэг. Тэрээ хичээдэг те. Муу нэрийг хосовч арилахгүй гэдэг одоо Монгол хардаг үг шүү дээ те. Тэгэхээр нэрээ хичээж байгаа нь ялчгүй зүйлд бас нэрээ ингээд эрт өрн таран хийзүүн чинь дараа нь бас нэг яг хэрэгтэй юм а хэлэхээр бас нөгөө хүмүүс тоохгүй те энэ нэгжилээдэг гэл те. Тийм. Яг бас нэг одоо яг сүүлийн TikTok энэ төрөйг тренд болоод байгаа шүү. Instagram, Facebook хэрэглүүд дээр их яваад байгаа. Me and the Devil гэдэг нэг амар гоё юм хийлний яйтай те нэг тийм сүржим яваад байгаа. Тий. Тэр бас нэг 15 6 оны үед би бас аяг сонсдог байсан тэрийг. Одоо ихтгэлгүй багт бол тэрийг бол 5-аар сонсдог. Тэнгүүд яг тэр дууны үг нь чөтгөр бит хоёр те гараараа ингээд тэг зэрэгцээд ингээд сайхан алхаж яах гэсэн утгатай тийм үг мөхтэй байгаа байхгүй те. Тэгэхээр нэг яг ингээд дагаад дуулчихсан гинт үгийн Me and the Devil гэсэн юу дуулаад байна те. Тийм шүү. Амар subliminal те. Тэр Мучигийн хувьд одоо зарим хүмүүстэй би энэ нийгмийг чинь хүмүүжүүлэх гээгүй те. Би одоо яг нөлөө үзүүлэх албагүй. Гэтэл яг нөлөө бол яалтчгүй байд юм байл л те. Яг нь товчхон нэг туршилт ирвэл энэ алдартай туршилттай Альберт Бандура гэдэг хүний хийсэн. Одоо Бобо хүүхэлтэй туршилт гэж байдаг. Ингээд хүүхдүүдэд ингээд нэг өрөөнд суулгаад цонхоор харуулж байгаа байхгүй. Тэр дотор дондогмаа л та Бобо хүүхэлтэй гэдэг нь. Тэрийг нэг хүн ороод алхаар зохиол ингээл зодоол дээр нь гарч суугаал багал зурдаал зодоол ингээд тэгж байгаа дүр зургийг үзүүлсэн. Тэгээд тэр хүүхдүүдийг дараа нь тэр өрөөр оруулж ямар ч заавар өгөхгүйгээр. Тэнгүүд хүүхэд яг тэр харснаа дөрөж хийж байгаа. Тийм шүү дээ. Эсвэргээрээ нэг эмхтэй ороод нөгөө хүүхэлдэг чи ингээл амар инхрийлээл те хайрлж харцаал. Тэнгүүд дараа нь орсон хүүхдүүд яг дөрөж үзүүлж байгаа. Тэр нөгөө энэ нийгмийн нөлөө нөөрөө маш хүчтэй. Тэгээд хинч хүүхдээ ганцаараа хүмүүжүүлдэг гэж үг байдаг. Тэгэхээр нөгөө бүх хүн нөлөөлж идэг. Тэгэхээр яг Мучигийн хэлж байгаа санааг бол би амар дэмжиж байна. Тэ нөгөө тэ их эрх мэдэл, тэ их хүч чадлыг дагаад их хариуцлага гэдэг шиг. Тэгэхээр
Мөчөгийн хувьд одоо яг ямар мессежийг илүү өгөх гэж оролддог. Өөрийгөө одоо бишрүүлэх чухал байт юм уу? Эсвэл хүмүүст тэгээ ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх, эсвэл өөрийгөө өөрчлөх аль нь чамд илүү ихний ирэмб байдаг вэ? Ихний ирэмб бол яг өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг илэрхийлэх дууг гаргах гэх юм уу? Яг би юуны одоо миний дотор нэг зүйл асар их бодогдоод байвал тэрийг би ингээд дуу болгоод гоё ингэж авч үлдчих хадгалахыг ингээд хүсдэг. Тэнгүүд яг тэрийг адилхан мэдэрч байгаа ч юм уу яг тийм хүмүүс нь олд сонсоод тэгээд ингээ хамтдаа ингээд тэр зүйлд ингээд юм тэр дууг сонсох ч юм уу. Миний яг хамгийн ихний ерөн зорилго бол яг миний дотор яг үнэнгээсээ юу мэдрэгдэж байна, юу ингэж дуулмаар санагдаж байна. Тэрийг л яг гоё гаргаж дуулах байдаг. Тэс яг нөгөө ихэнх одоо зарим ингээд зүйлсүүд ингээ харж үзэнгүүт за одоо ингээ хорвин дээр дуулагдах дуу хийчвэл за ингээд ийм дээр тэх юм арилжааны юм хийчвэл гэж хөгжмийг яг тэгэж юм мөнгө олох хэрэгслээр ингээд төрүүлж харж дуу хийж байгаа ингээд зүйлс надаа ингээд зэрөөсөө цаашаалтаа ингээд санагддгүү. Тэр юм арилжааны дууч ер нь нэг тийм урт удаан хугацаандаас их юм явдггүй юм шиг санагддаг. Тэгэл яг дуу хөгжим уран бүтээл хийж байгаа хүн яг өөрийнхөө дотоод яг сүнснээсээ юуг ямар уран бүтээлийг гаргамаар байна. Яг тэрийг л гоё үнэнгээсээ дуулаад тэгэл гаргачих юм бол өсөө хүссэн үсээгүй яг хүмүүсийн сонсдгороо сонсоол тэгэл тэгж байдаг бахтаа л гэж юу боддоо шүү дээ. Тийм. Яг чин сэтгэлээсээ гарч яах гэсэн үг шүү дээ. Чин сэтгэл нь тий. Сэтгэл нь ашигын байвал жоон чин сэтгэлийн биш болчиход байна тий. Тийм. Эхнээсээ л яг дуугаал гоё дуу хийчихсаал гэж бодох юм бол тэр чинь яг үнэхээр үн цэнтэй юм бүтээж бол дагаал нөгөө юмнууд нь ирнэ гэдэгт итгэдэг болохоор. За мөчөгийн үед шүү дээ. Есүс Христтэй манай нэвтрүүлэг угаасаа Есүс Христийн тухай л да. Есүс Христтэй хамт байх боломж. Тэгээ яг ингэж ярилцах боломж. Сүнсээрээ бол одоо яг итгэгч нартай хамт байдаг гэдгийг бид нар мэднэ л дээ. Залбирахад үргэлж сонсно. Гэтэ яг физикли яг махан биеэр гарч ирээд тэгээ хамт нэг өрөө хоол идэх ч юм уу те. Есүстэй нэг тийм өнгөрөх цаг байлаа гэж бодъё. За энэ цагт юу н Есүстэй юу ярмаар байдаг вэ? Юу асуухыг хүсдэг вэ? Ямар сонирхолтой асуулт вэ? За миний зориод яваад байгаа зүйлийн мөн чанар би түүндээ хүрсний дараагаар ямар мэдрэмж авах бол гэдэг тухай ер нь ярилцаж үзэх байсан баха. Одоо ингээд хүний амьдрал чинь дандаа л ингээд за энийгээ ингэчүүл тэгээ тэрийгэ бүтээ чинь ингээл яг юм хийх зүйлийн дараалал яг тийм зүйлүүдэр ингээд дүүрэн тэгээ тэрэндээ бид нар айгу завгүй амьдэрдэг. Тэнгүүд ихэнх хүмүүс яг юм одоо магадгүй бурхантай уулзвал зарим нь ингээл эрүүл мэнд гоох эсвэл эрх мэдэл гоох тийм юм одоо ярьж магадгүй. Гэхдээ би яг асуумаар байгаа зүйл нь яг амжилтын мөн чанар болоод яг юм амар амгалан байдлын тухай л ер нь их ярилцах байсан баг та. Яг Есүс Христ чинь өөрөө яг Библиэлд бичигдсэн айгүй хавчилт сорилтуудыг даван туусан айгүй олон хүмүүс өөрт нь итгэдэггүй байсан. Тийм зүйлийг даван туусан ч дандаа бусдуудыг хайрладаг, уучладаг, юм хайраар дүүрэн амар амгалан тийм байсан шүү дээ. Тэнгүүд яг тэр зүйлийн тухай нэлээ асууж ярилцах байсан баг. Чиний одоо яг өөрийн чинь карьер дотор ингээд карьер гэлтгүй ганц карьерийнхаа хажуугаар давхар амьдарч байгаа шүү дээ. Энэ одоо саад бэрхшээлүүд чамайг илүү сүнслэг байдлын хувьд те илүү төвчээртэй ч юм уу илүү зоримог болгосон гэж боддог. Тийм би бас ингэж боддог. Хэдий ингээ бурханд итгээд ингээ бурхан өндөр та минь наттай хамтаа живэж өрөөж гисэн баярлаа гэж орой алган залбирдаг. Миний ингээд ажил бүтлгүүцсэн ч хүн надаа муухан хандсан ч зүгээр л ингээд баярлаа. Яг хөө энэс ч муу байж болох байсан гэж өөртөө тэгж бодоол. Гэтэ нөгөө талаасаа бурхан яг өөрт нь хэрэгтэй зүйлүүдийг л амьдралд нь тохиолдуулдаг. Тэр зүйлийг давж туулаа, тэр зүйлээс юм ойлгоод илүү хүчрэх нэг юм болоосай. Тэгэхэд юм дээр битээ алдаасай ч юм уу. Яг миний амьдралд тохиолж байгаа бүх зүйл надад хэрэгтэй учраас л ингэж тохиолдуулагдж байгаа гэдэг талаас нь хараад суралцаал ер нь болол тэгж юм хүчтэй сэтгэл зүйтэй болоход бас айгүй нөлөөсөн. Тэдгээр зүйлүүд. Тэгээ зовлон нь утга учиргүй биш те. Утга учиртай болоод эхэллээ шүү дээ. Одоо бол ааха. Энэгээр одоо хатуучж байгаа гэдэг те. Чи орой болгон залбирдаг гэж шүү дээ. Монгол одоо энэ хүмүүсийн талаар залбирахтаа ер нь яг ямар талаас нь залбирдаг вэ? Залбирдаг бол Монгол хүмүүс үү? Тийм. Энэ хүмүүс ер нь яг юу хийх хүсдэг вэ? Мөчигээс биш бурхнаас ирнэ гэвэл.
За жаарэ. Хэрвээ монгол хүмүүс залбирвал ингэж залбираарай гэдэг юм хэлнэ гэсэн үг шүү. Үгүй. Одоо жоод монголчуудыг ерөөхтэй ч юм уу те манай энэ монголчууд амар амгаланг болоосаа гэдэг ч юм уу эсвэл одоо аз жаргалтай байгаасаа эсвэл бурхантай хамт алхахдаг болоосаа гэдэг ч юм уу. Ямар нэгэн залбирал байдаг болвол ямар нэгэн залбирал байдаг болвол тийм нэгдүгээрт амар амгалан сэтгэл зүйн амар амгалан хүснэ. Хоёрдугаарт хүн болгон хүссэн амьдралдаа хүрэх тэр дотоод тийм мэдлэг мэрэгэн ухааныг олж аваасаа бурхнаас тэр зүйл ингээ ирээсэ гэж ер нь хүсэх байсан баг. Nice. Сайхан нөгөө Наиб Букеле гэдэг Эл Салвадорын ерөнхийлөгчийн талаар өмнөх дугаар дээр ирж байсан юм л та. Тэгээ мань хүн яг улсаа хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хийсэн зүйл гэсэн чинь яг ерөнхийлөгчийн кабинет даяараа бурхнаас мэрэгэн ухаангуй залбирсан гэж. Тэгэхээр чи баг тэдний кабинетийн хүн байж байгаа юм. Nice. Одоо яг сонсож байгаа хүмүүс донд яг чамаас инспирэшн авдаг хин нэгэн байж л таараа. Тэ олон хүмүүс байж байгаа. Тэгээд яг чиний хэлсэн үгээс бас яг амьдрал нь өөрчлөгдөх хин нэгэн бас байж л таараа. Магадлалаар бодох юм бол яг тэрийг дургуутж хүлээж авах ч хүн байж байгаа. Янз бүрийн хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг одоо чиний хувьд яг чамайг сонсдог бас нэг магадгүй өсвөр насны охин ч юм уу. Тэгээд яг магадгүй struggle туулж байгаа. Тэгээд зовлон туулж байгаа. Энэ хүмүүст өгөх хамгийн сайн мессеж юу байх вэ? Хамгийн сайн одоо төвчээрийг өгөх. Хамгийн нэгдүгээрт бол итгэл үнэмшил гэж орж ирж байна. Одоо ингээд нэг зүйл харсан байгаа тэрнлүүгөө зүтгээд байхад ерөөсө бүтэхгүй шантармаар ингээ буй байгаа шүү дээ. Үнэхээр л толгой дотор чинь тэр зүйл бодтой мэдрэгдээд тэр зүйл харагтаад байгаа бол тэр ингээд гурав дахь ертөнцид аль хэдийн биелсэн дүр зураг болохоор чамайг тэрнлүү ингээд татаад байгаа шүү. Тэрэндээ гол нь байнга ингэж итгэж төрөмнийхээ төлөө ингээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингээд ийм байдаг гинэ. Ингээ хүний ингээд янз бүрийн хувилбарууд ингээ орчод гэж айгүй амжилтгүй мөч ч юм айгүй амжилттай мөч ч юм уу. Тэнгүүд хүн болгоны дотор тийм байгаа. Харин тэр нөгөө хамгийн амжилттай харагдаж байгаа хүн нь биелсэн болохоор тэр зүйл рүү татагддаг. Гэтэ ихэнх хүмүүс за би ч одоо ингэж хийж байх вэ гэж бодоод тэр бодлоо блоклоод тэгээд тэр байрандаа үлддэг. Цөөн хэдэн хүмүүс нэгтгэл үнэмшлээд байгаа тэр зүйлдээ ингээд тууштай ингээд явсан болохоор тэр зүйлд ингээд хүрдэг. Тэгээд яг ингээд одоо Оскар авсан ч юм уу, Грэмми авсан ч юм уу гэх тийм өрхөн хүссэн зарим зүйлдээ хүрсэн байгаа хүмүүс юг нь чи өөртөө итгээрээ ингээд яг болно шүү, бүтэн шүү, чамд ингээд мөрөөдчихсэн зүйлдээ би ингээд хүрсэн зогсож чинь гэж ярьж байгаа хүмүүсийг харангууд үнэхээр л өөрхөн дотор ингээд бодогдсон байгаа зүйлдээ маш бат итгэлтэй байсан болохоор тийшээгээ хүрсэн байна гэж дүгнсэн. За эхнийх нь болохоор итгэл найдвар. Энд чи өөртөө итгэх байгаа, бурханд итгэх байгаа залбирал зөндөл олон зүйл багтаж байгаа. Тэгээ хоёр дахь нь болох юм бол яг юу айгүй үн цэнтэй зүйлүүд угаасаа хямдхан бас олддггүй. Хэдий ч нэ зам нухчаатай тийм байна. Төдий ч нэ тэгэл том зүйлдээ хүрх гээд байгаа юм байна даа л гэж харах өнцгөө тэгэж ингэж өөрчлөөсэй л гэж хүсэж байна. Айгүй ингээд амархан бүх юм бүтцэн юм шиг зарим ингээ хүмүүс харагддаг. Тэрүүс тийм биш. Зам хэцүү байх тусмаа л үрт нь боломжгүй юм шиг санагдах тусмаа л тэрийгээ давчих юм бол айгүй боломжтой гэж бодож ин. Тэгээд гурав дахь нь угаасаа муу юмнаас холуур байхад зөв зам нь өөрөө өөрийг нь олоод ирэх юм шиг л ерөн санагддаг. Тийм муу зүйл бодоод муу сонголтуудыг хийгээд муу хүмүүстэй уулзаад эн чинь ингээд сүнсний ингээ хэрвээ ингээ бохор байгаад сүнс нь ингээ тийм бохирдсан байх юм бол яг тийм зөв сайхан тийм зүйлүүд амьдралд нь ирэхээс айгүй юм хоош татаад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр их талаасаа сүнс гэдэг нь соулыг ярьж байгаа шүү дээ. Яг юм муу зүйлээс хол байвал сайн зүйлийн зам нь өөрөө хөтлөө явчихдаг байгаа гэж бодож байна. Юу тарин түүнийг хураана гэж би хэлдэг тийм. Санаа зүг бол заяа зүг гэж монголчуудын асууг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бууж өгөх тал дээр нь сайхан буугаад өгчүүлээ. Сайхан амраад тэгээ тав тухтай амьдруулаарэ дээр юм биш үү? Яагаад заавал бид нэр хичих хэвтэй? Энэ тухай тий. Би бүр яг бууж өгөх наан байсан үеэ сая гин саналаа. За би чинь дуу хийж эхлээл. За нэг 4-5 дуу гаргаал. Ерөнхийдөө миний хүссэн шиг үр дүнд бас хүрч өгөхгүй байсан. Тэгэхэд би за одоо энэ дуугаа гаргачаад тэгээд яг сургуулаа төгсөхдөө л анхаарчээ. Сургуулаа төгссөн хойно дуугаа дахиж ингэж оролдож болох юм. Гэтэ юу ч гэсэн энэ дуугаа л эхлээ гаргачээ гээд тэгээд би яг нөгөө Let Me Down гаргасан байхгүй юу? Хэрэгчлөө хүслээ би. Тэрийгээ яг Оросд байхдаа за Монголд ирээд клипний цацчаад тэгээ Орос руу буцаа явчаад ингээ ирсэн чинь тэр дуу маань ингээ юм
амжилтыг олоотч гэх юм уу ингээд хүлээгээгүй гоё үр дүн бүүн бол. Тийм. Тэгэхэд би яг заримдаа ингээ хүн их амар хичээхээ болоод зүгээр л ингээ хамаагүй зүгээр хиймээр байгаа юм а хийгээл нэг амар хичээхгүйгээр зарим зүйлд хандчихаараа тэр нэг зөв чиглэлийг олоо явчихдгийм байна. Би яг дуун дээрээ бол яг хаяа тэгж ханддаг. Хичээгээл нухаал ингээл явцсан удаа ингээ таалагдхаа болол. Яа гэж бодогддог. Тэгээл яг надаас яг дуу манд гарах үедээ гараал гарахгүй үедээ за окей тэгвэл нэг хэсэг өөрийнхөө тархитлагыг амраа зүтгүүлээл ах юм бол хүн өөрөө ингээ ядардаг штеп. Тийм. Хичээгээл хичээнгүүд хичээсэн шиг үр дүнд хүрэхгүй тэгэхээр гутраал яа би ийм үр дүн хүсээгүй штэ гэл. Тийм. Overthinking нь багасаад байна гэсэн үг. Одоо юу? Яагаад багч ихээр арай илүү гоё болчиход байна. Тэр юу л юм шиг санагдчих штэ. За зарим зүйл дээр бол хичээх хэрэгтэй. Зарим юм дээр яг ийм ёстой гэдгийг болиулаад зүгээр л яг тархиа унтраагаал дуулмааргаа юм а дуулаад хиймээр байгаа юм а ингээ хийгээл зүгээр юм өөрийгөө юм хайрцагандаа ингэж чи өмнөх амжилтаасаа давсан дуу гарах ёстой гэдгийг мартаж хаяад ч юм уу тий. Чи ингээд энийгээ тэгэх ёстой гэж юм бодлоо унтраагаал яг юм мэдрэмжээ дагаж сонсон дууга гарахыг би одоо нэг талаас хичээхгүй гэж нэрлээд байгаа гэх юм уу? Зөв. Тийм. Их бодоод ахаар бол өөрийгөө бүдрүүлээл, өөрийгөө хязгаарлал янз бүрийн аюул бодоод хана шүү дээ. Сайхан дураар нь орхиол тий явуулах хэрэгтэй шүү дээ. Тийм. Энэ яг бас тайзан дээр дуулахад амар гарч ирдэг. За одоо ингээд энэ урд ингээ хүн ингээ намайг харж ийн за тэгэхээр одоо би энэ чинээс ингэж харагдаж байгаа болов тэгж байгаа болов гэж бодоод байвал угаасаа бүтэхгүй. Яг би өөрийгөө би тэгж харагдаж байгаа болов да гэж бодоод тэр бодлын энерги надаас гарч байгаа бол тэр хүн аваа яг тэгээ бодоо суучна. Тас юу миний дотор их толгоонд байна тэрүүгээр л хүмүүс намайг харждаг үнэн. Тэгэхээр яг тайзан дээр дуулжихтай зөвхөн яг дууга бодоол дууга мэдрээл тэгэл яг тэр минутанд яг тэр дуундаа амьдрахаар би тэр дуундаа амьдраа тэр дууга мэдэрч байгаа шиг үзэгчд бас яг тэгж хүлээж авдаг. Яг би өөрөө юу бодож байна яг тэр л яг юу мэдэрч байна юм. Яг үнэн. Энэ бол одоо яг л болдог зүйл. Одоо нөгөө комедианууд бидний хувьд бас одоо тайзан дээр гарахад яг тэгдэг. Яг хүмүүс ингээл өнөөдөр жоон сонин хүлээж аавна гэсэн байдалтай гарахаар яг тийм л байдаг. Тэгээ хүмүүс яг ингээд дуртай хүлээж аавна яг ингэж гой баясна гэдэг дээр яхаар айгу бас яг л тийм л болдог. Энэ маш сонирхолтой. Тэгээд энэ нь одоо яг сүнслэг нөлөөч байдаг байх. Сэтгэл зүйн талаас тайлбарлавал нөгөө body language өөрчлөгдөж байгаа. Одоо нөгөө би тэг хүмүүс намайг ингээд жоо шүүмжлэн гэсэн байдалтай гарахаар амар юм defensive те хамгаалтын байдалтай ингээд нэг юм жоохон сериосны царай гаргаал те яг юм чөлөөтэй joyful те баяр баясгалтай байж чадахгүй байхгүй. Тэгмэд хүмүүс мандтай нэг тал шүү дээ. Тэг эдгээр угаасаа энийг гэж ирсэн шүү дээ гэдэг сэтгэлгээтэй гарахаар угаасаа амар юм те баяр баясгалтай ажиллая гэж тосгож байгаа байхгүй. Тэг энэ ганцхан надад ч биш ер нь яг комедианууд яг энэ аргыг одоо хэрэглээд тэгээ энэ бүгдэнд нь л болдог. Одоо манай Тэмүүлэн ялангуяа энэ арга ч яг болд юм байл шүү баярлахаа гэд хэлчихсэн. Тэгээд нэрнгээсээ л одоо яг бид нэг юм ганц тайз гэлтгүй амьдрал дээр бас яг ингээд нэг юм их юм бодоол их ингээл айгаал төгшөөлөхөр ингээд амар юм хүмүүсийг муугар боддог ч юм уу те. Эсвэл яг одоо ээжтэйгээ жоохон таарамж өгөхд одоо яана ээж ирэхээр ингэж муухай харцсан гээл те ээж нь гадаадаас ирэх гэвэл тэнгүүд яг үндэ харьцаад үзэнгүүд те тийм амар миний бодсон шиг биш шүү дээ те. Тэгэхээр нөгөө бид нэр яг шатар өргөрч тавьчаад ингээ бүх нүүдлээ бодож дуусгасныхаа дараа тоглоно гэж хэлж тоглохгүй шүү дээ. Ямар ч хэсэг эхэлжээж дараагийн хөлбөрөдө бодох хэрэгтэй болдог те. Тэгэхээр одоо бас яг зоримог орно гэдэг бол мүүчи бол яг бас сэтгэл зүйн бас тулаануудыг замналыг бол туулж байгаа юм байна гэж бодлоо те. За тэгвэл яг өгсөн үргэлжлүүлээд энэтэй холбоотой гоё асуулт асууя л да. Одоо сүүлд тойлоо чинь 3 жилийн өмнө таарсан баг тий. Тийм шүү дээ. Тэрнээс хойш ер нь мүүчи яг ямар тий яг ялалтуудыг туулав, ямар уналт бослтыг туулав. Сонирхолтой одоо туулсан замууд юу байна да. Тэрнээс хойш яг амьдралд гарсан өөрчлөлт юу яг сургуулаа төгссөн, оюутны ширээнээс ингээд өөрийнхөө дууг бүтээдэг хүн болсон. Тэгээд мэдээж нэг сэтгэл санаа бол тэр хувьд бол айгүй их нэг юм болдог юм байлээ. Олон ч найзтай үзсэн ганцаараа байх цаг хугацааг сонгоод яг бүтэн жил ганцаараа ингээл бас байж үзсэн. Тэгэл яг энэ бүхний ардаас миний яг нэг ойлгож авсан юм юу байсан бэ гэсэн чинь үний ингээд амьдрал унж босон сэтгэл зүй бас унж босон. Гэтэ энэ бүхний хариуцлагыг би л хүлээх юм байна. Миний амьдрал хэн нэгэн одоо найз нөхөд залуугаас ч юм уу те амжилтаас ч юм уу болж нэг юм
унах ёсгүй бас тэрнээс олж яг баярлуулаас баярлж болно. Гэтэ яг 100% өөрхөн сэтгэл санааныхаа энэ контролыг хин нэг үнд маа чи яв гэж өгч болдгүй юм байна гэдгийг л айгүй ойлгосон доо. Амар соромж байна тий. Одоо тэр чинь ер нь хохирогч болох боломжгүй л болчихлоо шүү дээ. Хин нэгэн чамайг хохироосон ч чивэл тэндээс хохирохгүй. Өөрөө л хариуцлага үлээн. Тэр сонголт одоо ингээд би нэг хүнд гомдлоо гэхэд за нэгдүгürt би гомдоох ингээд энэ орон цагийг би өөрөө өгсөн юм чи одоо энд би одоо гомдооч яах вэ? Тийм болохоор одоо би өөрийгөө ингээд босоод ингээд ингэж чаднаа ч юм уу те. Нэг юм тийм л тэгж харж сурдаг юм байлээ. Супер. Хохирогчийн сэтгэлгээчүүд амар хамгийн зовлон баахгүй те. Тэр намайг ингэсэн болохоор би одоо ингэж явж байгаа юм. Тэгэхэд намайг ингэсэн бол би ингэх байсан те. Хүмүүсийн хийсэн хийгээгүй үйлдэлүүдэд гомдож амьдраад тэгэхээр одоо яг нэрнгээсээ яг тэр өгүүлэмжээ бид нэр ухаарсан үедээ хурдан солихгүй л бол нөгөө хүн буцаага залруулах юм шиг ингээл бодоод яваад байна. Тийм яг үнэ. Тэгээд гаднаа энэ хүн намайг ингэсэн болохоор энэ хуучлтгүй би зүгээр боллоо гэж юм уу те. Хэр ч өөрийнхөө амьдралыг ингээд сэтгэл зүгээ нэг хүнээс бүр амар хараатай болгож шийдвэрээс нь хамааралтай те. Тийм тэгэхээр тэр чин чиний амьдрал биш шүү дээ. Хэн нэгэн хүний нэг юм болчих гээд байгаа юм шиг надаас нэгдсэн ер нь тэгж анзаарсан. Nice. Манай мууч бас нэлээд bullet proof те. Сум нэвтэрдэг сэтгэлгээтэй болж байгаа юм байна. Яг миний яг хувийн ажиглалт бол одоо яг ингээ ярилцаа суухад нэлээд хатуучсан юм шиг санагдаж байна. Тэгээд бас одоо нэг юм илүү арай буур суурьтай те нэг юм нэрнгээс л хүмүүст найдах болсон юм шиг те. Яг ингээд илүү тийм өөрөх дээр тогтун болсон юм шиг харагдаж байна л да. No comment. Хариулахгүй ч гэж байна. Гэтэ юу байгаа штэ ингээд тэгсэн чсэндээ би ингээд хүнийг ингээд хайрлаад найз нөхдөд ингээд гоё байгаад надад зориулсан сэтгэлийг гоё хүлээж аваад тэрэнд нь талархаад тэгэж өөрөө гоё мэдэрсэн шиг гоё зүйлийг хүнд өгчинсэн гэдэг тэр зүйлүүд маань бол байгаа. Тэглэг яах. Гэтэ нөгөө тэр нэг юм хүн бас наваг тэгж амар гомдож ч тийм юм тэр болж байгаа. Жоох юм хаалт. Nice. Хатуу болж эхэлсэн юм. За манай мууч болохоор ер нь итгэл үнэмшлэл яг Христ итгэлтэй юм байна гэж ойлгосон зүг үү? Зөв. За яаж юу наах итгэв хэн нөлөөлжсэн бэ? За ковидын үе ихэр чи 2021 онд юм уу? Тийм тэгэхэд манай ээж анх итгэгч болоод тухайн үед манай ээж айгүй хэцүү цаг үеийг тулж исэн. Төрсөн ээжийг алдаад, үгээ алдаад айгүй юм ганцаарцсан тийм байхад ээж яг Христэд итгэж эхлээд тэгээд яг ганцаараа биш юм байна. Би чинь бурхантайгаа хамт байгаа юм байна гэсэн тэр хантай мэдрэмжийг манай ээж авч ихсэн цагаас хойш бүр юм шал өөр болж байгааг би ингээ анзаараад уужуу тайван тэгээл нэг юм буцаад юм гой гал цогтой болж байгааг би ингээл хараад хүнд ингээ итгэл найдвар үнэмшил тэр зүйл ямар чухал байдгийм бэ гэдгийг би эхлээд ээжигээ харж ингэж тэр одоо тэр итгэл үнэмшлийн тэр юм ач гавьяаг нь хэм удаа тэгж олж хараад тэгээд би өөр итгэгч болохыг өөр сонгосон. Тийм. Тэгээд яг Библиэсээ сургаалуудаа уншаад тэгээд бас яг нөгөө пасторудаас яг үгийг сонсоод эхлэхээр яг би чинь тэр үед за 18-тэй гэдэг чинь бүрэн яг ухаан санааг төлөвч амжаагүй л өөрийгөө ингээл бүтээж явж байсан хүүхэд байгаа шүү дээ. Яг тэр үед миний амьдралд яг энэ Библи Христийн одоо сургаал орж ирсэн цагаас бол бүр шал өөр босон. Яг юм мэлмийн нээгдэх шиг бас айгүй болж өгсөн. Тэгээд зөв зам руугаа хөтлөгдөж байгаагаа их анзаараад ер нь бол миний амьдралд одоо баг итгэгч болохоос өмнө босны дараа гэж баг хоёр хуваагдаж байгаа юм шиг л ер нь надаа одоо эргээд харахад яг тийг санагддаг. Тийм. Тэгэхээр итгэгч болоо 5 жил болж байгаа юм байна. Вау. Надаас илүү удаа юм шүү дээ. Надаас өмнө байсан юм шүү дээ. Гэхдээ яг 21 он хэрэг тийм л юм. Би ч 22 онд итгэсэн шүү дээ. Тэр чинь вау, ойлгож ойлцол юм. Тэгэхээр яг жишээ нь яг ямар зүйлүүд өөрчлөгдсөн бэ? Яг тод хэлэхэр зүйлүүд байдаг уу? Бурхан бол хайр, нэгүсэл, амар амгалан тийм зүйлээр дүүрэн нь бурхан юм байна. Шунал, ата хорсол, хар муу тэр зүйл чинь ингээд сатан юм байна. За тэгэхээр хүн бурханд итгэснээрээ ингээд амийн замдаа ингээд хүрээд ингээд юм байдаг. За сатан дайхан бол энэ ингээд бурханаас унаад ингээд хэцүү ингээд сэтгэл зүйн зовлон байна, амьдралын зовлон байна. Тэрэндээ ингээд ундаг гэд. Эхлээд энэ хоёр зүйлийнхаа ингээд
учрыг ойлгонгууд миний өдөрт бодож байгаа бодлууд надад аль нь их вэ гэдгийг тухайн үед анзаарч эхэлсэн байхгүй. Би ингээд хүн ингээд баярлж талархаж хичээх тэр бодол их вэ эсвэл ууралж гомдож тэр ийм их тийм сатаны бодлоод нь их вэ нөө гэдгийг дэнсэлж үзээд тэгдээ яг тухайн үед би айгу эмсдэг санаагаар ундаг тийм ийм ер нь бол хүүхэд бол байсан. Тэгээд яг бурхны яг сургаалуудаа уншаал сонсоол тэгэл залбирлуудаа ингээл хийгээл би ингээл өдрөөс өдөрт нэг дотор юм илүү ингээ гоё том гэрэл хасж байгаа юм шиг нэг юм сүнсэн би илүү ингээ гоё юм том болж байгаа юм шиг санагдаал тэнгүүд бурхан ингээд хайртай хүүхдүүдтэй ялгах чадварыг мэдлэг мэрэгэн ухааныг ингээд өгдөг гэд харин бурхнаас хүн юу гуйдаг вэ гэхээр мэдлэг мэрэгэн ухаан ялгах чадварыг та минь хайрлаж өгөөч гэдэг залбирал бол хамгийн хүчтэй залбирал юм байна гэдгийг би бас айгүй мэдэрсэн. Яг тэр залбирлын үр дүнд яг миний амьдралд хэрэгтэй хүн хэн байсан, хэрэггүй хүн хэн байсан, би ямар сонголтууд дээр одоо буруутгах гадсэн ямар сонголтууд нь зөв байсан бэ гэдгийг залбирлуудынхаа ач хавьяагаар маргааш нь ч юм уу тэр зүйл тэр бодлоод ингээд толгой дээр орж ирээд тэр ингээд зөв сонголтууд надаа ингээд тархин дотор явж эхлээд тэгээл яг бурхан тэгэл хаяадаа ингээд үнэхээр сэтгэл үнэмшил маань бууцсан үед ингээд бурхан минь та үнэхээр надад ингээд байвал надтай хамт байвал энэ зүйлийг зөв бурууг нь надад дэнсэлж хэлж өгөөч ээ гингүүт яг тэр нь айгүй хортон биелж мэлээ яг тэр зүйл нь харагтаал би ч бүр шокрал нэрэл бурхан минь надтай хамт байгаа юм байна гэл ер нь тийм байсан юм. Бурхан бол үнэхээр сайн бурхан. Яг бидний чихэнд сонсож чадахгүй байсан ч гэсэн яг амьдралд үнэхээр дохионуудыг өгдөг тийм ээ. Тийм яг. Мөчи хэлж байгаа энэ бас аюу гоё point байна л та нөгөө сатан бурхан гэдээ ялгчихж байгаа юм те. Одоо бид нэр яг нөгөө хүмүүс бурханд ингээд жоохон гомдол хорсолтой хүмүүс байдаг байхгүй те. Бурханыг үгүй ядаж мэддэг те. Бурхан садист гэдэг. Тэнгүүд харахаар нөгөө яг хүн төрөлхтөнд тохиолдсон муу явдлуудыг дандаа бурхантай холбож ойлгоод байгаа. Тэнгүүд яг нөгөө үүсэл гарал бол өвчин зовлон үзий ядалт те эдгээр бүх зүйлүүдийн эхлэл бол ингээд нөгөө нэг могоноос эхэлсэн байхгүй сатанаас те. Тэнгүүд яг нөгөө сайхан хэргийн эзнийг баг сүулдэ шүтэж мөтэ сатанист хүмүүс ч ямар ч их болцсон те. Яг амар яг хэрэг болгож шүтэхгүй ч гэсэн нэг юм сатан матан гэсэн хувцс хүмүүсэл те. Хүмүүс аяг их болцсон юм байна. Тэнгүүд яг нөгөө хэргийн эзнийг шүтээд яг нөгөө өөрийнхөө талд байгаа өөрийг нь амьд байлгаж байгаа амьсгал хагаарыг эцэг өвгдийг нь бүгдийг амьд үлдээж исэн. Өөрийг нь энэ өдрийг товолж исэн те. Энэ өдөр яаж хэн байхыг нь бүтээж өгч исэн. Бурхныг бүх юмны буруутан гэж ойлгоод үзий ядаад байгаа. Тийм яг үнэхээр бурхан ч юм байсан юм бол яагаад ингэж байгаа юм гэл тэгжэрдэг хүмүүс зөндөө байдаг штэ. Би бол тэрийг бас ойлгодгүй юм аа. Би тэрийг зөвхөн хүлээж авч ойлгохдоо бурхнаас нөгөө унсан хүмүүс гэж байгаа штэ. Бурхны сургаалаас унсан, бурхнаа өгөөсгсөн тийм хүмүүс ер нь бол ирсэн ер нь шийтгэл ахал гэж ер нь би яг боддог. Бас тэр хүмүүсийн шийдвэр байгаа даа. Би одоо жишээ нь амар муу юм байлаа гэж бодъё л дээ. Би одоо нэг бие үнэлэгчтэй тохиролцоод эхнэрээ араар тавиад буудалд ороод яачлаа. Одоо эхнэрээ хуурчлаа. Тэгвэл энэ бурхны буруу юу гэхээр энэ бол бурхны буруу биш байхгүй тий. Эсвэл яах гэж буудлыг бүтээн бай. Тэ буудлыг анхнаасаа бүтээхгүй байлгахгүй яасан бурхан минь энэ гэж болохгүй байсан тий. Эсвэл тэр хоёрыг ингээд тааралдуулахгүй байлгахгүй яасан. Бурхан биднэрт сонголт өгсөн байхгүй анхнаасаа сонголтыг чадвар өгсөн. Тэгээ тэрийг абьюзлаад бид нэг ChatGPT-ийг захирж байгаа юм шиг бидний тэгж робот шиг байлгадаг. Тэгэхээр нөгөө хин нэгний хийсэн муу үйлдэлийг бурхан руу гэж бодох хэрэг нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ ертөнцөөр мөх бус. Яг сүнслэг ертөнцид бидний сүнсийг бол бурхан бат хамгаалж идэг. Сүнсээ худалд нь дэргэдэг тийм ойлголт байдаггүй гэж байгаа. Сатанист бүлгэнд байсан хүн гэж ярьж ил. Америкт байсан. Америк одоо тэр хүн. Тэгэнгүүт сүнсээ худалдана гэж байхгүй. Сүнсийг бат хамгаалж идэг. Тэгэнгүүт бид нэр энэ төр зүрийн ертөнцид болж байгаа явдлаа үзэнгүүтээ яг жинхэнэ нөгөө мөнх амийг дэ өгсөн анхнаасаа биднийг бүтээсэн ээж аваа чинь ч бүтээсэн тэр бурхнаа үтсэн ядаад хараагаад байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө тэр чинь сатаны яг ажил бүтчихэж байгаа байхгүй. Сатан бол яг зөвхөн хууралттай хурм мэхлэлтийн хөрх мэдлэлтэй одоо бол тэр нөгөө тэнгэрлэгчд байх үеийнх нь хүч чадал байхгүй. Одоо зүгээр л хурм мэхлэж тэ хорлон сүтгэж ингэж л явдаг юм зүйл болсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө буруутна буруу таниад яг жинхэнэ өөрийнхөө талын одоо өөрийнхөө талынхаа бурхнаа өгөө гэдэг үзий ядаад байна. Тэр яг тэрийг ангилсан чинь бас аюу гой санагдлаа.
Бас мужигийн ярьсан дээр сонсоод үйл итгэгч хүмүүс бас сонсоод 18 9 настай угаасаа төлөвшдөг насн дээр угаасаа л өөрчлөгдсөн юм шүү гэж хэлж иж магадгүй. Би бол энэ дээрс нэмээд хэлэхэд 27 байна уу 34 байна уу хамаагүй. Яг Христийг олоод үнэхээр итгэхэд үгийг дагсан хүн бол яг ийм зүйлийг туулдаг. Яг бас олон зүйл дээр шинэ мухар сүсгүүдээс гинт сэрсэн юм шиг болчдөг тий. Бодлын хүлээсүүдээс сэрсэн юм шиг гинт ингэж ухаарад идэг. Тийм зүйлүүд үнэхээр болдсон шүү хүмүүсээ. Нэг юм ярихад тасаа үйл итгэгч хүмүүс гэсэн шүү дээ. Одоо би чинь одоо ингээл ажлынхаа артист найз нөхөдтэй тэгэл ямар нэг нийгмийн орчинд оронгууд ямар нэг шашин ярьж эхэлнэ. Тэгэл тэр үед шашин ярьж эхлэхээс өмнө нэг зүйлийн тухай ярилцсангууд биггүй найзнаа чи ингээд ингэхээр тэгдэм мэгт ингээл тэнгууд би ингээ христиан гэдэг маань ингээ гараад ирдэг байхгүй. Тэнгууд их хүмүүс хэлнэ. За зөв миний найз ингээ зөв яваад ингээ ингэж бодож байгаа чинь чигөөж болно. Тэглээгээд бид нар бас муу хүмүүс гэсэн үг биш шүү гэхээр тийм найз нь ойлгоч ерөөсөө тэгэж би өгөөсгээгүй шүү гэд. Ер нь бол би дийлэнхтэй шашнаа нууж амьдэрдэг байгаа. Нууж амьдэрдэг аа. Тэгээ зүгээр яг хэлэх үедээ хэлж нэгтээ тэрийг айгүй ингээл дэлгэрүүлээл яриад ингээл чи ингээ итгэгч болмол гэдэг үднэс нь би ерөөсөө ярьдгүү. Тэгэл ерөөхдөө нэг тийм дарс хийгээл ер нь тиймэрхүү байдаг. Гэтэ одоо бол айгүй зөрөгтэй ярьж байгаа юм шүү. Тий. Одоо яагаад вэ? Та ч бас өөрөө итгэгч тийм хүнтэй ингээд хамтдаа ингэж итгэж үнэмшдэг хүнтэй юм ярихад надад бол амар гоё юм дотн гоё байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тухай ярихад бол надад ингээд ямар ч юм асуудалгүй бүр харин чиг цаг нэрсэн юм шиг санагдаж байгаа. Nice. Чиний ярьснаар олон хүн аврагдах болтгоо. За тэгэд итгэлийнхээ талаар олон нийтийн суугаар одоо зөрөгтэй ярьж чадчихна. За ингээд ярихад чамд ямар байна өөртөө. Надад бол би өмнө энэ тухай хизээч ярьж байгаагүй. Тэгээд одоо яг энэ сэдвийн хүрээнд зөвхөн өөрөө л боддог байсан юм аа ингэж ярьж байгаа маа надад айгүй юм таатай байна. Айгүй нэг юм сэтгэл ханамжтай ч гэх юм уу. Тэг тийм нэг юм хатсан урамлан дээр ус ингээ хийж байгаа юм шиг одоо миний сэтгэлд одоо тийм өдрөж төрж байна. Яг одоо бол nice. Яг бас нөгөө юм одоо чухал албан тушаал эрхэлдэг. Тэгээд нөө тэрнээсээ болоод Христ итгэлтэй гэдгийг хэлж чаддгүй хүн байж чад. Одоо босон явдалтай таньдаг ах юм. Тэгээ ах бас яг өөрийгөө итгэгч гэдгээ хүмүүст хэлээд ажлынхандаа хэлж ойлгуулад тэрнээс хойш амар гоё юм эрхчлөлт болсон юм шиг байсан гэж яриад байсан. Тэгэхээр бид нөгөө дотроо ингээд бас нөгөө Ермия номон дээр гардаг л те энийг ярихгүй бол те нөгөө уушиг дотроос мань ингэж гал мэт ингэж намайг те дотроос мань шин түлхэх шиг те ингэж байж идэг гэдэг шиг. Тэгэхээр бид нэр бас яг ярих үедээ айгуу тийм чухал гоё гэж мэдэрдэг юм шүү. Ярихгүйгээс болоод бас бохимдаад идэх юм шиг те дотроо давчтаад те. Манай Монголд бол би итгэгчнэр бол тийм худлаа итгэгчнэр цөөхөн байдаг баха гэж бодож байна. Одоо чинь хойд Солонгост ч юм уу эсвэл исламын оронд бол худлаа итгэгч нэгч байхгүй гэж бодож байна. Яг тэгвэл итгэгч байсныгаа төлөө алуулдаг орнуудад. Тэгээ хойд Солонгост Библиэд байх юм бол цаазлуулна шүү дээ. Тэгэхээр тэнд бол ерөөсөө жинхэнэ итгэгчнэр л байгаа. Ямар ч тийм хэлбэрдэх эсвэл мөнгө олох тийм ямар ч тийм боломж байхгүй. Яг жинхэнэ итгэгчнэр л байна. Монголд бас одоо ер нь бол цөөхөн хувь нь юу? Шашнаар бол ялгуурлан гадуурхад алж таалдаг юм байхгүй Монголд. Гэхдээ өвгөн дээрлэхэлтүүд бол их орж ирдэг. Гэхдээ тэр нь сайн. Биднэрт сайн. Тэнгэрт шагналж байгаа гоё гэж Иесус Христ хэлдэг шүү дээ. Одоо миний нэрийн төлөө хавчигдана гэдэг нь угаасаа баталгахтай гэж байгаа байхгүй Иесус. Аль ч нэг юм Ром байна уу, Еврей байна уу, дундад 100 байна уу, викингүүдийн дунд бүх цаг үед Иесус Христийн талаар ярьсан хүн болгон эхлээд даавалж хавчигддаг. Тийм угаасаа л байх ёстой зүйл байдаг. Тэгэхээр яг ийм нийгэмд байгаа ч гэсэн айгу зөрөгтэй ярьж байгаад нь бол чамд баяр хүргэе. Бахархаж байна. Баярлалаа. Иесусийн одоо сургаал ийм аам л да. Хин миний нэрээс ичнэ. Тэнгэрт эцгийнхаа одоо алдар дор чингэр элчнэрийн өмнө би тэр хүнээс ичнэ гэж байдаг. Тэгэхээр нөгөө Иесусыг зөрөгтэй тунхаглах бид нар бол ер нь хэрэгтэй байдаг. Тэгээ ерөөсөө л тэгээ нөгөө эзнийгээ ирэхэд сэрэмжтэй байсан тэгээ зарт нар өрөөлтэй гэдэг зөвлөдөг. Тэгээ нөгөө хоримд явсан 10 охин тэгээ нөгөө тосоо бэлдсэн охтууд өрөөлтэй гэж байдаг. Тэмлэгнийхээ тосыг бэлдсэн охтууд өрөөлтэй гэж байдаг те. Нөгөө эзэн явчаад ирсэн чинь нөгөө өгсөн мөнгөний хөрөнгө оруулаагүй те зөв нууцсан байсан юу гэх мэттэй маш олон сургаалаар ер нь бид нарыг ярих, ойлгуулж их хэвээр те идэвхтэй байж их хэвээр гэдэг шууд тушаалуудаар ч гэсэн ерөөсөө л ярьж их хэвээр өгж их хэвээр гэдэг байдаг. Тэгээ би энэ сайн мэдээ ярих тал дээр бол ингэж ойлгосон. Анхандаа бол нөгөө эхлээд хүн өөрийгөө их сайн болгочоод дараа нь ярих хэвээр гэдэг ч юм ингэж боддог байсан. Тийм. Ер нь би бас яг тэгж боддог байсан.
Тэгсэн чинь нэг ингэсэн. Одоо ингээд яг дотны найзууд манай хамт дуулдаг гэмхтэй найз маань нэр нь л яг вэ. Тэгээ миний ойр тойрны хүмүүс чи ингээ итгэгч болохоор ийм байгаа мэн найз нь ингээ хамт нас хүмд чинь явъя ингээд хамт ингээ итгэгч болъё. Надад ингээ хэрэгтэй юм шиг дотроос санагдаад байна. Гэт надад би ингээд ерөөсөө чи ингээч гэд найзаа гэж хэлэхгүйгээр зүгээр л өөрийнхөө хэлэх юмнууд хэлээ. Сургуулиуд надад ийм байдаг, тийм байдаг. Жоох үед надад ингэж мэдрэгдэг. Тэгэхэд надад ингээд ийм зүйл ингэсэн гэхэд яг ойр тойрны хүмүүс байна өөрөө хараад өөрөө яг энэ замыг ингээд сонгож надад хэлж байгаа надад бүр айгүй гоё санагтаад тийм би бол яг ойр тойрны хүмүүсийг тэгж бол нөлөөлж сайн мэдээг бол түгээс юм айгүй тойруу аргаар. Тэгэл амар үр дүнтэй л юм шүү те. Шууд тэр хүмүүс тэгж хайж үзье гэж бодож шүү те. Заримдаа яг бидний яриа бас хүмүүсийг түлхэгчдэг талтай. Гэтэл юу ярьж явах хэвээр. Ягаад гэвэл одоо эзний нугасаа байдаг тэрийг үгийг хүлээж авах хүн. Жишээ нь нэг солонгос номлогч Монголд явж байгаад хөдөөний нэг ихчээд тэгээ нэлээд тэрийг тоохооргүй шинжээ ихчээд ярьсан чи өөлээд байсан гэж байна. Тэгээд энийг яагаад надад өмнө хүн яриаггүй юм бэ? гэж хэлсэн гэж. Тэгэхээр бид нөгөө өөрийгөө голохгүй юу ярьж явах хэвээр. Тэгээ чиний хийж байгаа арга ч гэсэн бас яг хүчтэй тэр хүмүүст Иесусийн сургаал мөн багхгүй наа ч юм уу. Тэнгэрт хийж байгаа ажлыг чи хараад тэнгэрт хэсгийг алдаршуулахын тулд та нарын ажил хүмүүсийн өмнө тийхүү гэрэлдэг гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр тэрний даваа болсон. Хөгжим гэдэг их сонирхолтой. Гээл сонсоод л ячмаар. Тэгээ сонсож байгаа үе заримдаа гоё нойрхох шиг, заримдаа тайвшрах шиг, заримдаа ирчүүж орох шиг, заримдаа жоохон гониглаад депресстэй байх шиг, тэгээ депресс юм шиг тэр дуучныхаа мэдрэмжийг аваад ах шиг. Энэ сонирхолтой зүйл яагаад ер нь хүмүүс сонсоод идэм бол? Яах гээд хөгжмөөс яг ямар мэдрэмж хайгаад идэм бол? За би өөрийнхөө хувийн өнцгөөсөө хэлэхэд яг одоо би яг ямар мэдрэмж илүү их мэдрэхийг хүсэж байна. Тэрийг өгч чадах дууг сонгож сонсох юм уу? Одоо ихэнх хүмүүс за гуниглж байгаа үедээ улам юм одоо сонсдгийнх нь учрыг би одоо аягүй олмост тэгж хэлчихсэн. Зарим үед хүн гуниглж байгаа ч гэсэн тэр гуниглж байгаа мэдрэмжээ илүү гүнзгий авахын тулд гунигийн дуу сонсдог юм. Одоо би баярламаар байвал тэр баярлж байгаа мэдрэмжээ улам пүүшлэхийн тулд илүү хөвгчлөлтэй дуу сонсох юм уу? Яг юм нөхцөл байдлыг хоёр дахин мэдрэхэд хөгжим аягүй тусалдаг гэж би өөрөө бодож олсон юм гэж хэлсэн. Гоё ажиглалт байна тий. Гэтэ наадах чинь би бас судалгаагаар дэмжиж гэж бодож байна. Хорон гэдэг хүний хийсэн 2010 онд хийсэн байдаг хаа. Нэг судалгаан дээр хүмүүс гунигтай дуу сонсох үед пролактин гэдэг гормон ялгарч ийн гинэ. Пролактин яадаг гэсэн чинь нөгөө эхийн сүүнд байдаг. Тэгэхээр нөгөө яг гунигтай дуу сонсоод эморхот нэг сайхан эморх ингээд байгаа шүү дээ. Тэр үед хүн яг тайтгарлыг авч идэг болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр бурхан ерөөсөө ийм гайхалтай юм дотор Библиэлд бас байдаг шархалсан зүрхтэй хүнтэй бурхан ойр гэж Библиэлд тэгж бичигдсэн байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан яг тэр шархалсан үед ч гэсэн буцаагаад ингээд сэргийх тэр хамгаалтыг бас бурхан өгсөн байж байгаа байхгүй. Тэгэхээр энэс болоод бас хүмүүс гунигт дондох гэдэг талтай гэж байгаа шүү. Эмордог зуршилтай болох гэдэг. Тэрнээс болгоомжлох хэрэгтэй. Тэнгүүд эморох гэдэг нь яг би ингээл бодоод тахны болж өнгөрсөн зүйл эсвэл аз жаргалтай байсан үеийнхэн дурсамжийг эргүүлж бодох юм уу? Ийм дурсамжаараа аялах аялж явах явцдаа тэрэндээ юм дүгнэлт хийх ч юм уу. Ер нь дурсамжаараа аялахын тулд эмо дууг сонсдог хүмүүс их байдаг юм болоо гэж би бас бодсон. Би өөрөө ч ерөнхийдөө тийм юм шиг үлээ. Тийм. Чи одоо гонигтайгаас өөр ямар төрлийн дууг сонсоод яг ямар мэдрэмжийг авч байна? Юу гэдэг би ер нь өглөө оройдоо Frank Sinatra-гийн дууг сонсох тартай. Тийм нэг юм тайван зүгээр л нэг юм энгийн сайхан хөшгөний цанаас нар тусаал кофе мофи маань ингээ ширээн дээр зүгээр л нэг тийм яг нэг тэр моментондоо амьдрахад яг тиймэрхүү дуунууд айгу тийм энгийн тайван гүнзгий биш тийм дуунууд надад айгу гоё тусалж өгдөг. Тийм тэгэхээр бас хитрхийн амар юм мотивашн дуу муу сонсонгууд тэгэж одоо ингэж ихстэй тийх хэвстэй би юм ихстэй гингүүд яг юм on time enjoy байж чадахгүй ингээд юм ууж байгаа ч гэсэн ингээд толгойд шал өөр юм бодогдоод зааж одоо гараад тэгэндээ тэгэхээр би өглөөг болохоор яг юм гоё тайван сайхан нэг юм киноны эхлэл шиг ямар гоё шинэ өглөө вэ тийм ямар юм гоё өдөр вэ гэж мэдрэхэд тийм дуунууд надад айгу тусалдаг. Ингээл бодохоор яг өсвөр наснд айгу хипхоп сонсдог байсан ба. Тэгээд тэр сонсдог байсан хипхоп болохоор амар юм үзий ядалт. Одоо энэ Big J ах мах шүү дээ. Яг гарч ирж байхдаа амар юм ганг байсан шүү дээ. Амар үзий ядалттай тий. Зүгээр янз бүрийн хүмүүсийг хараагаал. Тэгээ яг бид нар бас яг нөгөө өөрсдөө нийгэмдээ яг ингээд
өсвөр насндаа нийгэмч гэж хайшаа юм. Тухайн үеийн нийгэм л дээ бидний. Тэгэл яг нэг өөрөө ингээ хүлэн зөвшөөрч чадахгүй байгаа үед юм тэрслэгчийн замыг сонгодог юм шиг. Rebellion гэдэг шүү дээ. Тэг яг rebellion байж байгаа үед яг тэр rebellion нэг амар хүчтэй дуулж байгаа рэпер амар гоё харагдаж байгаа хөөх тий. Яг одоо бодохоор тэгж л сонсч ирсэн байна. Тийм байна. Юу баха. Би ерөөсөө их тийм тоо бас сонсч чадгүй. Жи яг бол мундаг гоё хүн артистийн хувьд хүндэлнэ. Гэхдээ ахын дугсаас би өөрөө жоохон дарамтаар. Би нэг жоохон нэг надад жоохон дарамт нэвтрүүлдэг дуу ч юм уу, тийм кино ч юм уу, тийм юм өстө сонсож үзэж харж тийм үний хажууд байж чаддгүй. Гэхдээ яг тэрийг ингэж гоё гэж боддог хүмүүсийг ч бас өгөөсгдгүү. Гэхдээ яг хипхоп дуу ийм лээ. Би ингээ анзаархны хайда зүгээр утгын зүгээр мартчихдаг юм лээ. Одоо ингээ утгыг мартаад энэ юу болж мартаа зүгээр ийм давтамж нь айгу зүг байгаад. Яг толгоогоо ингэж хөдөлгөөл яг нэг ийм байлгаж чадаад байгаа байхгүй юу? Яг хипхоп тэр утга зохиол үг үл хамааран яг ийм хүний тэр тархинд зөв давтамж очоод байгаа болохоор юм байдаг. Тэгэхээр зарим хүмүүс нь яг ая хэмнэлийн бодож дуртайгаа зарим болохоор яг ийм үзэл санаанд нь тулгуурлаж айгу дуртай байдаг юм байна гэж анзаарсан. Тийм. Одоо үгийг мэдэхгүй ч гэсэн ингээд Америк хипхоп дуу сонсоол те жоохон бахта тэгэл явж лээсэн ш те. Тэгэхээр яг темп хөгжим те тэр өгж байгаа мэдрэмжинд бас байна л та. Гэтэ бас чиний яг тэр ярилцлага ихэнд ярьсан тэр мэдрэмжээ гаргана гэд би одоо Linkin Park-т амар хайртай л та. Тэг яг ер нь бол дууг нэг сонсохгүй байх гэж хичээдэг. Яг тэр нөө ялч тийм эмо тэр байсан үед рүү ингээд авчиад байдаг байхгүй. Гэтэ би бол тэр хамтлагийг амар хайрладаг. Одоо тийм маш их хайрладаг. Тийм миний одоо багын одоо сонсдог хамтлаг. Тэнгүүд Linkin Park ерөөсөө тэр нэг ч үгийг ойлгохгүй жоохон багт сонсож байхад л тэр ингээд утга юм мэдрэмж өгөөд идэг гэсэн байхгүй. Яг тэр одоо дууны хүүхдийг нь адилхан мэдрэмжийг авдаг л байсан баг. Тэр Nam гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэр дуунуудын тэр яг ингээд нэг юм тухайн яг мэдрэмжийг өгдөг л байсан баг. Үгийг нь ойлгохгүй ч гэсэн. Тэгэхээр яг чиний тэр яриад байгаа яг сэтгэлээсээ гаргана гэдэг. Chester Bennington бол угаасаа л яг юм амар сэтгэлээсээ дуулдаг шүү дээ. Тэгэхээр яг л байдаг баг л та. Тийм үгийг нь ойлгохгүй ч гэсэн тэр мэдрэмжийг аавна гэдэг тийм байдаг шүү нэрээ. Тийм communication яваад байна тий. За бурхан юу вэ чамаагүй шүү дээ. Энэ ертөнц рүү ямар нэгэн дуудлагатай угаасаа л дуудлагатай явсан байгаа л та. За одоо л ингэж төсөөлөө заяа. Яг одоо шууд гинт байжсэн чинь чамаг шууд ой цагчин болсон. За явцгаа энэ ертөнцөөс явцгаа. Хөөе миний бид доор студид үлдчихлээ шүү дээ тий. Наадах ч одоо хамаагүй тий. Чиний одоо тээвэрлж явсан савчин одоо энд үлдэх юм. Тий. Чиний сүнс чинь дэш юу тий. Шин бие үгүй тий. Шин амьдралаар амьдрий. Бурхантай ч буцаад уулзлаа. За магадгүй нас орсон таньдаг хүмүүстэйгээ бас таарлалаа. За ингээд бурхан чамааг бас тий хийсэн зүйл төр чинь цаашааж юм. Библийн бас хүмүүстэй бас таарлалдаж байна. Тэгээ вау та бас ирсэн юм уу гэсэн монгол хүмүүстэй бас таарч байна. Та итгэж байсан юм. Тэгээ яг Иесустэй уулзлаа. Тэгсэн чинь гинт чи дуудлагатай байсан саналаа гэж бодъё. Хөөе би энийг хийв юм шүү дээ. Эсвэл энийг би хийсэн юм шүү дээ гэдэг тэр зүйл. За тэгэхээр хэрвээ тийм дуудлага байдаг бол жайлидын мэдчихэж ч магадгүй. Тэгэхээр тэр дуудлага чинь юу гэж боддөг вэ? За ингээд би бахан би маань төлдөө сонсон би маань диожинд очсон. Тэгснээ би буцаад ингээд өөрийнхөө бахан би рүү очиж нэг хийж гүйцэлдэггүй зүйлээ хийх хэрэгтэй байна ч юм уу те. Тийм биш. Тэнгүүд яг би өдийгөөс төдий хүртэл одоо ингээд өөрхөн бодчихсонгууд маргааш босоод харамсахгүй тулд өнөөдрийг би дуусгаж яг чадлаараа л хичээж чадлаараа л одоо ээж авда баярлаа хайртай шүү ч юм уу те. Эргэн тойрны хүмүүс тэр тийм таж уулзахгүй ч магадгүй гэсэн бол миний толгой дээр амирх байдаг болохоор тэр харамсаж үлдэх юм бол айгүй цөөн юм байна. Би үнэхээр яг харамсахааргүй. Тий, харамсахааргүй. Тэгж юм хийж чадах байсан зүйлүүдээ хийсэн гэж бодож байна. Гэхдээ би миний яг хийж бүтээгээгүй бас нэг том үйл хэрэг байгаа. Бас тэрнээс гадна хүнд хэлж амжаагүй үгч надаа бас байгаа. Мэдэрч амжаагүй тэр мэдрэмж нь ч бас байгаа. Одоо чинь би ээж болж үзээгүй ч юм уу. Хүүхдтэй болж гэр бүл зохиож үзээгүй ингээд хүн басны хамгийн том зөвлөгөөрүүд маа үлдээхгүй фамилиг ээж авдаа би ингээд харуулах те би мундаг ээж болох байсан шүү дээ ч юм уу. Надаас ийм хөрхөн бяцхан жаал төрж болох байсан шүү дээ ч юм уу. Яг тэр мэдрэмжинд айгу харамсаж магтгүй байна. Тийм би гэр бүл талах байсан шүү дээ. Тийм бас дууныхаа би нэг тийм гэтээ яг тэр тийм болох юм бол зүгээр яг цаг нь байсан юм л үү дээ.
гэж бодох хаа. Тийм. Манай аав надад энэ тал дээр аюун чухал юм ярьдгийн. Тэр нь болохоор за би одоо гараад энийг ингээд хичээд ингэн тэгнэ гэл би аюу олон юм амжуулаад юм үр дүнтэй хах гэж хөвчөдөг. Тэнгүүд миний охин ингээд түүний ингээд сав гэж байдгийн амьдралаа ингээд сав. Хүн ингээд залуу наснаа ингээд одоо жишээ нь амар их амжилттай амар мундаг байсан хүмүүс ингээд бие нь ингээд шилтгаан өрөвдөж хөвтөлөө хэцүү болчдаг штеп. Эсвэл ингээд хүн болгоны харьцангуй зовлонгууд байдаг. Тэгээ надад хэлэхдээ чи цаг хугацаатай уралдаж хитрхи хэмиг хитрхи богино цаг хугацаанд ингээд хийх гэж бүү бити яраа. Чамд ингээд оногцсон олон өдрүүд байгаа. Тэр олон өдрүүд юмдаа ингээ хийж болно. Цаваа дүүргээд одоо идэл чиргэлэг хувцс ч юм уу, идэж уух тэр юм ч юм уу, эсвэл нэг мэдрэмж мөнгөний тоо ч юм уу. Марон нэг тэр савн ингээд богино хугацаанд ингээ дүүрчих юм бол түүнтэй дүүцэх юм чи ингээ авчих гад байдаг болохоор чи ингээд өнөөдөр наад хоёр ажлынхаа нэгийг л амжуулчих юм уу те. Чи ингээ заавал ингэж бүгднийг ингэж мундаг байх гад хэрэггүй ингээд яг дөнгөж хорь хийх настай бас жоохон ингээд байна штэ гэл. Надад бол миний охин л чухал чи ингэж их ядарчлаа ажиллаад хэрэггүй мэрэггүй ч юм уу те. Тийм ярьдаг. Тэгээд би яг энэ сав байдаг, сав дүүрдэг. Алей зүйл дээр зарим юм за яах юм бэ гэд хоошин суугаад одоо зарим боломжоосоо ч юм уу ажилласаа ч юм уу жоохон татгалцах ёстой юм байна гэдгийг бас айгүй анзаарчихсан. Аавын сургаалаас. Зүг. Ирэмбэлж байгаад те. Яг алийг нь авах хийх, алийг нь хийхгүй байх гэх юм шүү дээ. Тийм. Бурханд итгэхээр бас яг тийм аавын сургаал шиг тайвшрал байдаг. Жишээ нь ингээд бурхны ажлыг хийж байгаа, бурхны ажлыг хийнэ гэдэг нь сайн мэдээ хэлж байгаа юм л та. Тэнгүүд тэгж явж байгаад энэ яах вүлээ, энэ дээр ямар цаг тааруулах вүлээ гэх мэт ингээд нэг мэдээд аюу work tab болцсон байдаг. Одоо яг санаа зовлт биш хэрнээ ингээд аюу төрлөөр төвлөрсөн байдаг. Тэнгүүд гин би ч одоо бурхны ажил хийж байгаа шүү дээ. Би ер нь одоо юунд айгаад байгаа тийм. Гоё амар том юмны урсгалд орж явж байгаа юм. Тэгэхээр айхгүй зүгээр л тайван байл та. Гэ сэтгэлээ бас тэг чөлөөлдөг. Тэгэхээр бас аюу амар байдаг. Одоо зүүрлвэл би нэг томилолтоор баян онгорлоо явуулаа гэж бодъё л та. Гэтэ амар ядуу компани. Тэгээ би хоолоо өөр авч идэх хэвээр зардлынхаа талыг өөрөө гаргана те. Буудлаа амар хямдхан буудлын муталд орохгүй бол мөнгө хөрөхгүй байлаа гэж бод. Тэгвэл би амар маш өндөр одоо те нэр хүндтэй маш том корпорацийн зардлаар явж ялаа гэж бод. Би ямар буудалд орох бол энэ гэж нэг хайхгүй шүү дээ. Тэгэл аймгийн хамгийн гоё ганц хамгийн гоё дээ шүү дээ. Аймгийн тэдгэрт нь ороод тэгэл ингээл явна шүү дээ. Ойлгомжтой хоол ундан цаа зоодох юм байхгүй, идэхүүхэн цаа зоодох юм байхгүй. Онгоцны бодолтой л онгоцны зоовч. Тэнгүүд бид нэрс бурханд ингэж итгэж сурах хэрэгтэй. Том байгууллагад ажилладаг хүн байгууллагатаа итгэж чадчих шүү дээ. Ахаа. Тэгэхээр бурхан бид нар чинь бурхан гэдэг аавтай шүү дээ бүр. Тэгэхээр яг юундаа ингээ хайгаад байгаа тийм. Зүгээр гоё зөрөгтэй орж явах хэрэгтэй гэж бодод. Ингэж бодохоор яг сэтгэл санаа айгүй тайвшраал. Түмэн янзын шийдэж чадахгүй юм да зовоод байсан ойлгож байгаа юм. Тийш үү. Хаяадаас тэгж бодож байхгүй бол гинтийг зөвхөн өөрийнхөө бодол дотор өөрийгөө зовоогоод бүр ингээд гिचэн сууж идэг юм аа. Тэгэл яг өдөржингөө хойд тэгж бол орой яг залбирах үед би амар их тайвшрлыг авдаг шүү дээ. Тэг өдөртөө яг нэг юм өөртөө жоохон тийм байсан гэсэндээ оройдоо залбираал унтахад тэгэл маргааш нь дахиад сайхан шинэ гэхийн өглөө амар тайван өдөр ирдэг дээ. Яг подкастаар ярихад чөлөөтэй гэвэл залбирлын яг хамгийн нийтлэг сэдвүүд ч юу байдаг вэ? Өдөр болгон өөр байдаг ч гэсэндээ юу юм бэ? Бурхан минь ингээд нэгдүгээр өөрийнхөө эрүүл мэндийг, гэр бүлийнхээ эрүүл мэндийг гуйн талархан залбирна. Тэгээд хоёрдугаарт нь ингээд та минь надад ингээд зөв замыг ингээд харах мэдлэг мэрэгүү ухааныг өгөөч ээ. Миний ингээд амьдралд ингээд тохиолж байгаа ингээд учирч байгаа хүмүүсийг танин ялгах чадварыг надад ингээд өгөөч ээ бурхан минь гэд. Тэгээд үнэхээр ингээд дууны санаа манаа ингээд хэцүү болоод ажилдаа стресстэй байх юм бол энэ хүн ингээд асуудлыг зохицуулах мэдлэг мэрэгүү ухааныг та минь надад ингээд өгөөч ээ бурхан минь ингээд тийм яг энэ 3 сэдвийн хүрээнд л супер. Амар тийм нэг дайчин хүн шиг байт юм шүү дээ. Бурхантай дайчин шиг тийм. Ньютон чинь миний энэ санаануудыг бурхан надад өгдөг гэж хэлсэн байна л да. Шинжлэх ухааны санаануудыг, нээлтүүдийг. Тэгээд Библиэлд бас нөгөө ариун сүнс ирэнгүүт бурханы авдрыг хийх гэжсэн хоёр хүнд ур ухаан өгөгдөд тэгээд ийм гар маран ч гэсэн амар урган болсон гэж гардаг. Чамд ингээд дуун дээр эсвэл итгэгч биш найзуудад чинь ч гэсэн анзаарэгддэг тийм зүйлүүд байдаг уу? Яг ийм өөрөөс биш юм шиг ийм ур ухаан тий
нэг юм онгод гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг одоо яг юм бурхнаас ирсэн тийм байдаг гэж боддог уу? Байдаг гэж би яг бодож байна. Тэгээ одоо жишээ нь яг өөр дуулдаг найзтайгаа ингээд ярангуут яг хэвийн зүгээр хүн гэтээ яг дууны үг мүгэ бичгүнд хизээч амьдрал дээрээ ашигладаггүй үгээ бичээл. Амьдрал дээрээ ингээ хардггүй хар хүнцгөр айгүй тэр дууны үгийг бичээл. Тэгэл яг дуулаад тэрийг бод дуран бүтээлгоо тайзан дээр дуулж байгааг харангууд тэрийг миний таньдаг найз тэр ингээ шал ингээ юм өөр юм асар мундаг хүн шиг надад санагдав. Яг тэрийг бас би ер нь жоохон гайхдаг юм аа. Тэгээ би өөр дээр болохоор яг дууныхаа үгийг бичээ. Тэгвэл би чинь ийм бод санаж амтэрдэг гэсэн юм бах таа гэж гайх уууд бас байна. Яг юм өөр юм биш юм шиг тийм яг бурхнаас өгсөн үгийг дамжуулж байгаа юм шиг эсвэл үуч мэдгүй тийм зүйлүүдийг бол би яаж гисэн өөр дээрэж тэр хүн дээрж тэр. Вау. Тэгэхээр яг ингээ бурхнаас ирж байгаа санаа яагаад ч юм ингээд амар good idea гэдэг угсраад ингээд нэг юм нэг заримдаа амар гой санаа сэддэг хүндээ байж байгаа нэг амар гой санаа хэлдэг шүү дээ. Би ямар гой санаа вэ гэж бодоод эхлээд бурхнаас ингээ авж байгаагийн ялгаа нэг юм угсраад ингээд дахин сайн санаа орж ирдэг санагдаад идэг. Одоо жишээ нь залбирж байхад ч юм уу заримдаа надад ингээл одоо энэ амар сонь санаж байгаа хүмүүст одоо яг энэ яриж байгаа подкастын ярих зүйлүүд өмнөх оройн эсвэл ирж явах замд яг ингээд ямар нэгэн байдлаар би бодцсон л байдаг. Яаж ч юм. Гэхдээ яг мөчөдөө юу ярихаа би мэдэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ яг тэр зүйлүүд одоо өнөөдрийн подкаст нэр жишээ нь 2-3 зүйл нь яригдчих жоохгүй. Урд чинь зүгээр залбирлын үед ингээд ороод ирдэг. Урд чинь одоо би чинь унтж чадахгүй байхгүй. Тэгвэл би яагаад унтж чадахгүй яг өдөр шиг сэрүүн байгаад байгаа юм болоо. Тэгсэн чинь би залбираагүй байж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө чухал одоо зүйлүүдийн өмнө ч юм. Ер нь л баг бүх өдөр залбирах хэрэгтэй. Тэгэнгүүт залбирах хэрэгтэй гэдгийг ухаарч байгаа байхгүй. Тэгэл яг залбирж байхад ингээл бодол санаа зэгцрээл ингээл өнөд орж ирэл гэх мэт. Тэгэхээр яг би одоо артист урлагийн тал дээр бол одоо мэддэг хүн байхгүй. Яг миний хувьд л ингэж орж ирдэ. Тэгэхээр яг хүмүүс нөгөө мүүчиг яриаг сонсоод зүгээр л чи өөрөө л бодсон юм биш үү? Шүршүрд орохоор хүн тайвшраад боддог шиг энэ төр гэж магадгүй. Гэтэл бол үнэхээр яг тийм зүйлүүд бол байдгийн шүү гэж бол хэлмээр. Тийм үнэхээр яг байдаг. Нэг санал нийлж байна. Тайвшрлыг тэг юм миний гуйсан залбирлууд биелэгдэж байгааг нь тэгэл мэдрээл тэнд яг тантай санал нийлж байна яг. Би түрүүний нэг асуултынхаа хариултыг нэхмээр байна л да. Яг энэ ертөнцид ямар зүйлийг хийхээр бурхан ер нь чамайг илгээсэн бол бид нар заавал тэрийг бүтэн мэдэхгүй ч болно шүү дээ. Чиний таамаг юу вэ? Би бол яг дуу дуулахаар дуу бүтээхээр дуу хүмүүс сонсохоор ирсэн л гэж би боддог. Тийм энэ бол яг нэг сүнсний дуудлага юм шиг л надад яг санагддаг. Зөндөө олон сонголтууд байсан. Би өөр мэрэгчлэр сурсан. Дахиж би сая санхуд өөр мэрэгчлэр магистр хамгаалсан. Тэгээд надад өөр гоё ажлын саналууд боловсрлоороо амьдрах боломжууд надад байсан ч гэсэндээ яг юм өөрөө дотоод хүслээсээ ингээд хинч наваг шаарддаг байхад хийхийг хүсдэг зүйл гэдэг чинь шал өөр юм билээ. Дуртай зүйл тэр зүйлийн төлөө ингээд амьдрмаар санагдах тэр хүсэл гэдгийг би яг сүнсний дуудлага бах. Тэр маань миний урлаг уран бүтээл дуу маань байх гэж би боддог. Тийм. Хэрвээ мүүчигээс дуучин гэдгийг авчвал мүүчи яг ямар легаси ямар өвийг үлдэхийг хүсдэг вэ ертөнцид? Тэгээ дуучин хэвээрээ л дээ. Гэтэ дуучин гэдгээс гадна гэсэн үг. Дуучин гэдгээс гадна уу? Би өөрөө дуучингаас гадна байггүй юм гоё хайр түгээдэг юм. Би ингээд зүгээр толгонтор би ингээ өөрийгөө ингээ далавчтай гэж боддог байхгүй. Ингээд энэ том далавчтай. Тэгээ би тэр маань ямар өрхтэй вэ гэхээр ингээ гэртээжсэн, найзуудтайгаа ч байсан, ажлын хамт олонтой ч гэсэн ингээ бүгдэнд нь гоё хайр түгээж ойлгоож ингээ юм зүгээр л нэг юм хайр түгээдэг тийм хүн байгаасаа байдаг да гэж би өөрийгөө боддож ер нь амьдэрдэг шээ. Яагаад тийм шалаад байгаа юм? Зүгээр би нэг аавд хэлчихсэн болохос өөр хүн хэлж байгааг юм уу? Наа чи гэхдээ амар гоё байна. Яг тийм хүмүүс энэ дэлхий дээр амар хэрэгтэй байдаг байхгүй юу? Зүгээр нэг офис дээр ч гэсэн. Нэг офис дээр өдөржингөө загнуулсан яг хүнд яг тийм зүйл амар хэрэгтэй байдаг байхгүй юу? Би тийм байж үзэг л дээ. Би олон хүнтэй ажилладаг учраас олон хүний амьдралаар амьдэрсэн юм шиг зүйлүүдийг мэднэ л дээ. Тэгэнгүүт яг тийм хүмүүс энэ ертөнцид айгүй олон хүнд ингээд ихтгэл найдвар өгдөг, босгож ирдэг, тэг гэрэл болдог тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол чондос баяр хүргэе. Баярлалаагаас гадна баяр хүргэе. Яагаад тэгэхээр бардамнал гэдэг чинь амар том зүйл байхгүй юу? Анхны нүглэл бардамнал шүү дээ. Сатан болвол те Люцифер бол би хамгийн дээд нэг шиг болно л гэсэн шүү дээ. Бурхан шиг болно л гэсэн шүү дээ.
Хүмүүст хэлдэг бас хамгийн дуртай үг нь те чи өөрөө бурхан шүү дээ л гэдэг. Тий. Адам Еваг те та нар энийг гэдэг чи өөртөө бурхан болчихвол таа л гэдэг. Гол нь бурханаас холдуулж байгаа л одоо тонгорох гэдэг байхгүй. Тэнгүүд бардамнал тэр нь хүн их амархан автдаг. Ялангуяа амжилтын дараа. Ялангуяа олон хүмүүс чамайг магтаад хахаар. Тэгэхээр яг нэг юм гой зөвлөл байсан л та нөө сатан хүнийг эхлээд бахан доош нь хинжиж чадахгүй чиний чаддаг гэж ингээл доош нь хийдэг. Библиэлд сатаныг яллагч гэж бүр гардаг. Тэгээ хамаг муу юм чинь сануулна. Нэгэнд чи тэрийг нь даваад гарчих юм бол чамаа ингээд нөгөө нэг долгоночтой ингэж бүдрүүлэх гэж оролддог тий. Чи бас спешиал чи өөрөө мундаг шүү. Бурхантай бурхангүй чи мундаг шүү гэдэг ийм байдаг. Ийм тактикаар ажилладаг гинэ. Тэгэхээр яг мөчийг харахад бол яг нөгөө бардамналын шинжүүд байхгүй. Яг айгүй genuine хэвээрээ байна. Яг сэтгэлээсээ ярьдаг хэвээрээ байна. Тэгэхээр энэ тал дээр нь бол айгүй баяр хүргэе. Эрэгтэй хүмүүс бас одоо жоохон тестостерон эдрээс болд юм уу бас ер нь жоохон саагчих гаддаг. Эмэгтэй хүмүүс ч гэсэн амар бие тоож моцсон явж байгаа харагддаг. Энэ дээр чи ер нь яаж өөрийгөө цэгэнсэн бэ? Унж босох юмнууд энэ дээр одоо Библиэлд ингэж байдаг шүү дээ. Өөрийгөө өргөмжилдэг нь даруусгагдана. Өөрийгөө даруусгагдана, өргөмжлөгдөнө. Тэгэхээр яг чиний амьдралд даруусгагдсан зүйл байв уу эсвэл чи өөрийгөө даруусгаж явж байсан уу? За энэ дээр манай ээж аав хоёр л их нөлөөтэй. Тэгээд нөгөө сургаалт зүрэл гэж байдаг штеп өдөр болгон сонсдог. Тийм. За манай ээж аав хоёр болохоор юу гэдэг нёх ингээд хүн амжилттай байхын хэрээр ч юм уу ингээд даруухан байх хэрэгтэй гэдэг өнөөдөр чамтайгаа юм маргааш байхгүй болж болно. Тэгэхээр ингээд өнөөдөр ч юмтэй айгүй их юмтай одоо мөнгөтэй ч юм уу те нэр хүндтэй ч юмтай муухай харцсан. Тэгээ маргааш ингэ хинч биш боллоо нөгөө хүнтэйг ингээд уулзсангууд одоо яхин тэр хүн ч бас нэг өөрсдөлтөлтэй болсон ба шүү. Тэнгүүд яг надад ингэ байсан байгаагүй л яг хүнтэй адилхан харьцах өөрийгөө яг тэрүүгээр нь л авч явах гэж айгүй хичээдэг. Яг нөгөө юу байсан шүү хүнийг шалгаж үзье гэвэл алтыг юугаар шалгадаг гэлээ? Галаар хүнийг магтаалаар шалгадаг гэдэг тийм үг. Тэрийг би уншчихсан. Тэгээд нэг юм мөнгө хүнийг ингээд хүчтэй мөн чанарыг хүчтэй болгодог ш мөнгө хүний мөн чанарыг гаргаж ирдэг гэдэг. Яг энэ хоёрыг надаа юм өмнө нь хүмүүс ингээд чи ийм байсан одоо энэ нөгөөх чи ийм болцсон гэдэг айгүй өөрчлөгдсөн гэдэг хүмүүс яг тэр тал дээр бүдэрсэн болов уу гэж анзаарагддаг. Тэгэл Библиэлд даруй зүрхтэн л ингээд ер нь хайрлагддаг штэ гэдэг тухай их гардаг болохоор. Тэгээд ер нь ямар бартан байгаа ч тэр нь яах юм те. Ээж аавнаас айгүй сайн зүйлийг сануулдаг юм те. Ээж аав нь өөртөө бас сэтгэлэн тийм даруй байж ээж те. Тийм. Бид нар одоо 10 жил тоход яг нөгөө нэг зодоон зохион мохон гэлэн тэр үед айгүй одоо ч хийдэг л багтаа хөлтөд. Тэнгүүд яг нөгөө хин нэг дээрлэхмээр санагдангууд тий намайг дийлэх хүн бас байгаа шүү гэдэг бодол бас ингэж айгүй бид нарыг даруусгадаг гэсэн юм санагдаад байд. Тий намайг дийлэх нэг хаана ихтэй би одоо тэр өрөөнд хамгийн хүчтэй байлаа ч гэсэн өөр нэг өрөөнд намайг дийлэх хүн байж лаа шүү дээ. Тэгэхээр би тэр хүний өмнө яах вүлээ тий. Тэгэхээр би ингэж хин нэг бас тэрлэж болохгүй гэдэг бодол орж ирдэг байсан. Тэгэхээр чиний ярьж байгаа саний алтаар нөгөө тий галаар алтыг шалгадаг гэдэг шиг Филипп Зимбардо гэдэг сэтгэл зүйчин хийсэн тийм туршилт байдаг. Стэнфордын шоронгийн туршилт гэдэг Люцифер эффект гэж яриад. Хүн яг үүндээ эрх мэдэл хүч өөрийг нь зогсоохгүй хинч зогсоохоргүй болсон тэр үед жинхэнэ муу чанараа харуулдаг гэдэг. Муу чанараа дураар нь тавьчихдаг. Одоо яг энгийнээр ярих юм бол одоо яг амар муу биш зөв хөнгөн жишгээр ярих юм бол аавынхаа хажууд хүмүүс баг тамхи татдаг бол өөрөө гэрийн аав болохоор их тамхи татдаг. Яг гэвэл дураараа тамхи татчих учраас. Эсвэл гэр дотроо бүр тамхи татаж болдог. Тэг хөдөөний айлууд энэ төр бол гэр дотроо аяг тамхи татдаг шүү дээ. Тэнгүүд тэр үед бол бүр амар их татдаг. Хөдөөнийх нь бол маш их өгсрүүлдэг. Тэгэхээр нөгөө яг тамхи татдаг нь муу чөтгөрлөг гэж хэлж байгаа юм шүү. Хөнгөн жишээ гэж байгаа тийм шүү. Гэх мэт одоо нөгөө айлын одоо том одоо хүүхэд нь аав ээжигээ явахаар дүүнэрээ одоо жинхэнэ авираа гаргадаг гэдэг шиг одоо дарлагч улс орны яг хуулиар зогсоох хинжгүй болсон үед яг тэр авируудаа гаргадаг. Тийм одоо. Тэг зэмроо нэг хэм хэмжээнд донд хайцтай байж ч хүн яг юм өөрийгөө бариад байна шүү дээ тий. Тийм. Тэнгүүд яг тийм хүн байхгүй байсан ч гэсэндээ өөрийгөө зөв авч бол за би ч ингэж болохгүй шүү дээ гэдгээ бүр бодож хамжааргалж чадж байгаа хүн л нэр айгу хүндлэмээр л санагдчихээн л та. Тэгээ нэлээд одоо тэрийг нэлээд тэр зарчмаанда бат хүн байж ижил тэрийг одоо санаж үлддэг шүү дээ тий. Яг 10 жил тахт багш нар хэлдэг байсан шүү дээ. Чи ингээ миний төлөө надад даалгавраа хийгээгүй чи өөрийнхөө төлөө даалгавраа хийж байгаа шүү дээ. Чи ингээ толгоонд чинь хийсэн хин ч авахгүй шүү дээ гэж багш нар өөрийгөө бити хуураатай муураа тэгэл багаас ингээ хэлдэг байсан. Одоо яг
таны жишээн дээр одоо ээж аавынхаа нүдэнд зөв хүүхэд байх эсвэл ганцаараа гадуур явжсэн ч яг зөвөөрөө байх чинь хүнийг хуурахгүйгээр л амьдрах нь л хүнийг болоо өөрийгөө хамгийн гол нь өөрийгөө хуурахгүй байхад л тэр айгүй хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ ямар ч хаан болсон гэсэн бурхан гэж байна. Ямар ч хинч ямар ч юу болсон гэсэн Чингис хаан бол айгүй даруу байсан юм санагдаад. Мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг. Бурхан даалтрыг өгөө шидэдэж шүү дээ. Би өөрийнхөө хүчээр гэж юусоо хэлдэггүй. Бурханд тий одоо мөнх тэнгэрийн хүчин доор гэж хэлдэг. Тэнгүүд түүхэнд бас олон хаадууд бурхантай тэрслээд унсан тийм зөндөө түүхэд байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр хаадууд одоо хаана одоо байхгүй шүү дээ. Тэнгүүд одоо Ши Жинпин, Дональд Трамп хүчрэх өдөртөгчнөр байна. Гэтэ 100 жилийн дараа байхгүй. Тэ магадгүй 1000 жилийн дараах хинж дурсаа болно гэх мэт. Тэгэхээр нөгөө энэ ертөнцид бурхан гэж бол үргэлж байж идэг. Тэгэхээр бид нар бас нөгөө үргэлж бурхантай хүн бол бас яг бардамлын хязгаар бол үргэлж байгаад байгаа юм л та. Ааха. Эрэгтэй хүмүүс гэхдээ арай илүү саах гэдэг юм санагддаг гэж байна. Тийм, тийг санагддаг. Тийм шүү дээ. Тэс өгсө байглаасаа бардам юм хомж чаддаг мэддэг тийм ингэж юм байгаагаараа ир хүн гэдгийг мэдэрдэг хүмүүс юм чинь. Тийм. Ер нь нэг сагсуурах гэдэг юм аа угаасаа өсвөр насмсанд ялангуяа. Тийм. Тэгэхгүй бол бас эрэгтэй хүн бас нэг нунж дорой авах ч бас сонирхолтой. Тийм. Яг миний хувьд бол яг зөв одоо юу бол сагсуу зам байхгүй. Одоо чадлаа мэддэг. Тийм. Тэгсээ миний хувьд шүү. Бурханд итгэдэг. Одоо бурхнаар чиглүүлэгддэг, залбирдаг. Бурхантай хүн чинь бас юмнаас айх юм их юмтай бас амар зоригтой байдаг. Бурханаас юм бэ? Бусдаас нь зоригтой байдаг. Тийм олон давуу талтай. Тэгээд гой уужуу төвшүү те иймэрхүү байхыг ир хүний аягүй сайн шинжин байна гэдэг рүү яваад байгаа. Би өмнө болохоор нөгөө заавалчгүй те одоо ер нь бол жоохон ер нь наснаасаа л болд юм шиг байна. Тийм чанга хөгжим ингэж орилуулж явмарч юм шиг санагдал те нэг юм гой машин унаад хүмүүст харуулмарч юм шиг те нэг юм амьдралын нэг мөчлөгөөд байгаа байхгүй те. Яг дөрний дуунаас мэдрэмж авах гэдэг шиг видео тоглоомоос би тэрийг анзаарчсан. Яг тухайн сэтгэл зүйн хэрэгцээ юу байна тэр тоглоомод тоглолт юм бэл. Тэгэхээр нөгөө Альберт Бандура гэдэг нэг хүний одоо онлоор бол хүн мастери гэдэг зүйлийг аягүй хайждаг. Self efficacy өөрийгөө одоо яг тэр чадна гэдэгт итгэхийн тулд ямар нэг юмыг мастерлсан гэдэг мэдрэмжнээс ингээд цаашдаа зөриг авдаг гэж байгаа. Бид нэр заримдаа ингээд нэг нисмэрч юм шиг, заримдаа гүүмэрч юм шиг, заримдаа нэг гой гольфны бөмбөг ингээд сансарлууд цөлмөрч юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг нь ямар нэг юм мастери те хайгаад идэг гэсэн байгаа байхгүй. Энэ ч тань санагдаж байна. Над тань санагдаж байна. Яг юу юм бэ? Цээж нь амар их ингээ хүч уралдаад гэтээ тэрийг яг юунд зориулахаа мэдэхгүй яг гараад гүвчмээр явж амар их тасгал хиймээр тийм мэдрэмж бол яг төрчихсэн юм. Тэр нь явж яг юу юм бэ? Яг таны яг Sales Mastery гэдэг филинглээс юм байна л да. Зүг бас нэг юм мэдчих авлаа. Яг нөгөө видео тоглоомд одоо би бас одоо их цагаа зарцуулсан хүний хувьд бол хэлэхэд мастрийг яг жинхэнэ амьдрал дээр л гаргах гэж оролт хэрэгтэй. Видео тоглоомоос ингээд бид нэр төр зүрийн мэдрэмж аваад байгаа байхгүй. Тийм. Бодит амьдрал дээр хийсэн юм чинь бол өстой жиний төрөний хэлдгээр хинч авахгүй. Яг чамд үлдчих. Характер ч юм болоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр би нин төрүн яг хурдан болоорой гэж бол хэлэхгүй. Яг тэгэхээр зарим хүмүүст бас яг цаг хэрэгтэй байдаг. Зарим хүмүүс дараагийн амьдралынхаа карьерийг эхлүүлэхэд бэлэн биш цаг үе, айдл цаг үе байдаг. Тэгэхээр бол яг тийм яг ихний боломжоор л бол эндээсээ гарах хэрэгтэй гэдэг дээр л хэлмээр байт. Мөчигийн үед шүү дээ тий. Амьдралд яг юм чамаг гэрэлтүүлсэн тэр таашаалтай мөчүүд за энэ бол мэдээж утга учиртай зүйл. Хүний амьдралд шүү дээ тий. Яг юм жинхэнэ ад жаргал өгдөг зүйл нь юу вэ тий? Эсвэл яг төр зүрийн баяр баясгал өгöd яг жинхнээсээ баяр баясгал биш байдаг зүйлүүд нь юу байдаг вэ? Жинхэнэ баяр баясгал бол яг юм сэтгэл дүүрэн мэдрэмж тэр сэтгэл дүүрэн мэдрэмжийг би за нэг гэр бүлийн хайртай хүмүүсийнхээ хажууд байгаад авч болно. Эсвэл дуртай зүйлээ хийгээд дуулаад авч болно. Яг юм тухайн цаг мөчид яг юм юу хинтээ миний зүрхийг дүүргэж байгаа мэдрэмж л надад аз жаргалтай болж ингээ хуурдаг. За харин төр зүрийн аз жаргал ч юм уу хий хоосон зүйл бол яг сэтгэл хөөрөл дээр тулгуурсан шийдвэрүүд дээр л төр зурих юмнууд бол байдаг л ах гэж бодож байна. Тийм тэр чинь удаан хугацаанд бол байнга их тиймэрээ байлгах чадахгүй байгаа сонголтууд л байх гэж бодож байна. Яг ийм доктортой
ийм доктортой сонголтоос тийм бодсон ингээд тиймэрхүү мэдрэмжээс гарсан сонголтууд дээрээс нь зүйлүүдийг аз жаргалтай хэсэл илүү амар амгалан тайван баталгаатай мэдрэмж авсан үед л амар аз жаргалтай байдаг шүү дээ. Тийм юм хөөрөл надад амар юм юу санагд аюултай санагтаад байд юм аа. Яагаад? Ингээд яах вэ? Юу гэж бол айгүй удаан хүсчихсэн юм маань биелээд эний чин төлөө би хэдэн жил хүслээдээ гэж сургуулаа төгсөөл ингээ баярлал ингээ хөөрөөл найзуудаараа тэгээ сургуулийн гадаа шампанс буудуулж ууж муугаал айгүй ингээл хөөрцөн байгаа шүү дээ. Тэгэл яг найзуудаасаа саллаа тэгээд нөгөө диплома аваад дотор баримтаа ганцаар ирлээ тэгснэ ингээ амар хоос мэдрэмж аваад эхэлж байгаа байхгүй. За удаан хүсчихсэн юм аа ингээ болгочлаа. Одоо яах вэ ч юм уу. Яг юм асар юм өндөр хөөрлийн артаас гинт юм тэр хөөрсөн шиг ингээд буцаад ингээд даун олцохоор жоох юм сони юм эмо мэдрэмж мэдрэгдээд эхэлдэг. Тэгэхээр би хөөрөлттэй баярлалтаас жоохон айдаг. Илүү нөө доктортой байдлыг ирхмэлдэг. Тийм, доктортой нэг юм сайхан ямар гоё сэтгэл төвөр юм бэ. Гэл юм гэж баясаж ийм жаргалтай байдал дуртай юм билий. Nice. За бас нэг асуудлыг хөндөө л доо. Одоо жижиг нөхөртэй болно ирээдүйд. Тэнгүүд сайн нөхөр сайн эхнэр болох тал дээр хүмүүс болоод айгүй хямарч байна. Тэгээ итгэл даах хүн хаана байна гэж их хайдаг боллоо. Тэгээд одоо бидний өссөн цаг үе чи өөрөө тэгээд нөгөө сексийн хувьсгалаас дахиад нэг хэдэн 50-60 жилийн дараа юм уу. Тэгээд Холливуудын маш их тарих угаалтаар нөгөө гэр бүлээсээ гадуур юм харилцаа байж болно. Эрэгтэй эмэгтэй найзууд хоорондоо унтантай энэ бол хэвэн байдаг л зүйл. Тэг гоё экспириенс واخгүй юу туулах ёстой. Араар тавьж иж гэр бүлээ авард юм аа гэдэг ч юм уу те. Ийм тохиолдлын хавтал бол байх л юм шүү дээ. Орчин цаг чи ийм гоё болцсон те чөлөөтэй болцсон энэ төр гэж ярьдаг ийм цаг үед бид нэр өслөө шүү дээ. Тэгээ би ч гэсэн тэрэнд орцсон л явж илаа. Тэгэнгүүт одоо яг буцаад Библиэл дээр ирэнгүүт те гэр бүл бол ариун нандин байх хэрэгтэй гэж байгаа. Yes. Тэгэнгүүт гэр бүлийн дундаж наслалд одоо яг энэ их суртал ухуулгаас болоод Холливуудын кино ер нь дандаа тийм яг анзаард үзээрэй. Бүх комеди кино мөн бүгд гэр бүлийн тэр нандин байдлыг бол ерөөс юу ч биш юм шиг л дандаа ингэж гаргах тийм сонирхолтой. Тэгэхээр энээс болоод гэр бүлийн дундаж наслалт яг энээс бол олон шалтгаан байгаа л та мэдээж. Гэр бүлийн дундаж наслалт Америк хавцаа бол 8-аас 15 жил. За дунджаар 11 л хавцаа байна. Western world Европын төрөл 11 жил болчиход байна гэж. За Аз бол арай гайгүй. Гэтэ араас нь бас орж байгаа гэж. Холливуудын нөлөө бас байгаа. Холливуудын нөлөөг бол үгүйсэх аргагүй л тий. Тэгэхээр яг энэ цаг үед тий чамд нөхөр болох тал дээр ч юм уу хань ижлээ сонгох тал дээр юу бодогддөг вэ? Нэгдүгээр болох нь хань ижлээ сонгохын тулд хайр гэдэг ойлголт нь тэр хүний хувьд юу вэ гэдгийг айгүй мэдсэн чухал юм бэлээ. Одоо ингээд миний хажууд байгаад одоо хоёр хүний ингээд хайр гэдэг зүйлийг харах өнцөг нь өөрөө жолно шүү дээ. Тэр хүний надад өгч байгаа хайрыг би хайр гэж хүлээж авахгүй ч юм уу яг тиймэрхүү зөрүүнүүд байгаа. Тэнгүүт нэг юм хайр нь өмчлөл хүслээрээ байлгах, контролдох гэдэг яг тийм үндсэн үн цэнтэй эрхтэй хүн бол хань за яг боллоо амар хайрлалаа гэсэндээ ч нөгөө эмхтөний атгандаа байх гээд ингэх гээд байдаг бол тэр бол хань байх юм бол ирээдүйд хэцүү юм шиг санагдаж байгаа. Тэгмүүд миний хувьд нөгөө хайр гэдэг чинь энэ хүн миний хажууд байгаагаараа аз жаргалтай эрх чөлөөтэй чамтай уулзраад би амар гоё ингээд тайван гоё болж гин гэдэг мэдрэмжээ би ингээд хүнд ингээд өхийг хүсдэг. Чи надтай уулз чи намайг хайрл гэж би шаардахгүйгээр энэ чи хайрлаад ах юмсан энэ хүнтэй чи уулзаад ах юмсан гэсэн мэдрэмжээ зөвөр naturally ингэж би хүнд төрүүлж тэрсүүл тэр хүнээс ингээ авахыг хүсдэг. Тэгэхээр ингээ ирээдүйн ханаа би сонгохдоо би миний ирээдүйд хажуудаа хүн айгүй миний хажууд л хамгийн эрх чөлөөтэй тайван гэрээсээ цухтвч гэрлүүгээ яардаг тийм хайраар би хайрлахсан гэж боддог. Харин миний сонгох хэрэг хүн маань болохоор нэг юм хувийнхаа за одоо чинь юу байгаа штэ. Европт Америкт чинь яг хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодол гэдэг нь баг гэр бүлээс нь ингээ дээгүр чигссэн байгаа болохоор араар тавих юу ч биш ч юм уу те. Ингээд энэ миний амьдрал би юм байх хэвээр гэсэн бодол илүү байгаа болохоор тэнцээ ингээ гэр бүлийн дунд ч наслалт нь богино байгаа юм шиг. Орчин үеийн хандлага чинь энэ байна энэ гэдэг байгаа шүү дээ. Хоцрогдоод энэ та нар манар гэдэг. Өмнө нь ч байсан хүмүүсээ тэгж мэдэж шүү дээ. Тий, яг хань ижил дээр болвол
өөрөөсөө илүү нөгөө хүнээ боддог байх юм бол гэр бүл урт наслах юм болов. Өнөөдөр одоо жишээ нь гарч би шоудмаар байлаа эрэгтэй хүнийг ч юм өөрийг ч юм бодонгууд харин эхнэрийнхээ ингээ хажууд байснараа ингээд хүүхдүүд маань амар амгалан эхнэр маань ингээ амар амгалан эрт тайван унтхан дээ ч юм уу те өөрөө шийдвэр гаргахаас өмнө нөгөө хүнээ бодож үздэг байгаад өөрийнхөө жаргалаас илүү хань ижлээ боддог харилцаал илүү урт наслдаг юм байна гэж би яг бодоод байгаа шүү дээ. Болгоё гэсэн нэг сэтгэл байх хэрэгтэй байна тий. Өөрийгөө ер нь гэхдээ одоо би бас одоо оюун битгаарч одоо 3-4 жил болчихоо. Тийм штэ. Тэнгүүд бас яг ингээл буулт хийж өгөх шаардлага уусаа байт юм бэл. Хинч байгаагаараа хайрлагдахгүй юм бэл гэр бүл дотор. Тийм баха. Байгаагаараа хайрлагдана гэдэг шаардлага ч өөр амар амиа хичээсэн шаардлага байхгүй. Хүнийг байгаагаар нь хайрлана гэдэг чинь ч гэсэн айгүй мангар. Тэгэхээр нэг гэр бүлд 2 хүн амьдарч байгаа бол ямар нэг юмаа эвдэж золиослох хэрэгтэй л болно. Жишээ нь би одоо 90 хүн болвол тий одоо гэрийн одоо аяг тав угаах тийм зүйл хийх хэрэггүй. Тий гэр бүлээ тэгтгдэг тийжээдэг хүчрэхэг байх хэвээр. Эхнэр бол тэр гэрийн ажлыг хийх хэвээр гэж боддог байлаа. Тэгээ тэрүүгээр амьдрахыг хүссэн. Тэгээ гоё альфа майл баймар шүү дээ. Тэгсэн чинь яг амьдралаа гараад идсэн чинь юу вэ тий нөгөө хүүхэд төрүүлээд нөгөөдөг чинь тий хөхүүл болчоод тий ядарсан гэр цэвэрлээд хоолуун тэгээд их юм бол нөгөө хүн чинь бүр ингээд сүрх гээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ тэр хүн чинь сүрээд ингээд аашаа өөр нэвдрэхээр хүүхдтэйгээ мухаарцсан, надтай мухаарцсан. Ингээд нөгөө ерөөсө гэр бүлийн зарчим бол юм билээ. Хоёулаа бүгд л хожихгүй бол хин ч хожоогүй гэсэн үг. Яг энийг л бодож явахгүй бол би ялцсан гэж бодох юм бол угаасаа гэр бүл хагарахын цонд. Есүс хэлсэн шүү дээ. Гэр бүл дотор хагаралтай бол оршин тогтнохгүй гэд. Айл гэр дотор хагаралтай бол. Тэгэхээр миний би одоо чинь байгаар хайрлагдмаар байна гэж зүтгээд байвал те би аяг угаадаггүй ир хүн гэдэг байвал байна штэ. Яалчгүй зарим энэ бид нар буулт хийж өгч дундаа уулзаж ингэж хамтын аз жаргалыг зохицлоож байгаа байхгүй. Тэгэхээр яг чиний хэлж байгаа шиг болгоё гэсэн сэтгэл байх хэрэгтэй. Тэг яг уучлаарай яг энэ дээр нөгөө зарим хүмүүсийг шүүж ам шиг ярьж байгаа ч магадгүй. Гэтэ би өөрийгөө л бодож ярьсан шүү. Тэгэхээр бид нар дугаас өргөлж өөрийгөө засах цаг боломж бол үргэлж байдаг. Тэгэхээр одоо яг гэр бүл болсноос одоо төгсөрчлөө гэж шээ. Олон юм бол ухаарч байна. Тэрх баха яг. Олон юм дээр буулт хийж хурдан ер нь нэг гоё чанар байдаг. Яг ганцхан мөчөд шиг сонсож байгаа хүмүүс хэлэхэд буруугаа мэдвэл хурдан бууж өгдөг. Хурдан ингээд шууд шийдэл дээр төвлөрч чаддаг. Энэ байдал аягүй чухал юм бэл. Гэр бүлийн яриа хэрүүл болохгүй байхад аягүй сайнаар нь болдог. Бас нэгнийгээ шүүмжилж өөлж гоочлоод идэггүй мэдрэмж хандлага бас аягүй чухал. Хүндэтгэл бол угаасаа алтан дүрм тий. Тэгээд ярилцах чадвар. За энэ дүр байхад бол ер нь нэлээд сайн одоо суур тавигдчихж байгаа шүү. Тийм байна тий. Холливуудад нэг юм сатаник нөлөө байдаг гэдэг байгаа шүү дээ. Нэрнгээс яг нөлөө бэлэг тэмдгүүд энэ аяг харуулдаг байхгүй юу? Тийм. Монголд ер нь байдаг болов. Мэдгүй. Тэгтээ тэгэл үзэж харж байгаа юмнасаа нэг жоохон нөлөө аваад нэг тэр мерсер клип дээр харуулаад Instagram-ийн зураг мөргөн дээр тийм постлсон хүмүүсийг би бол нэлээд харж байсан. Тэгэл яг энийхээ учрыг ойлгож байгаа юм болоо даа л хийж бодоод өнгөрдөг шүү дээ. Вау. Окей. Сүүлчийн асуултыг асуугаад амжилтлыг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн мөчөдө баярлалаа. Хамгийн таалагдж байгаа зүйл бол амар гоё сэтгэлээс ярьж байгаад ч аягүй баяртай. За сүүлчийн асуулт. Хэрвээ яг нэг сонсож байгаа хүмүүст те энэ чиний сүүлчийн мессеж байсан бол энэ нэвтрүүлэх юм биш. Яг энэ ертөнцийн сүүлчийн мессеж байсан бол юу хэлхийг хүсдэг вэ? Өдөр болгон яг амьдралын чинь сүүлийн өдөр юм шиг байгаасай л гэж хүсэж байна. Яг хичээж чадхаараа хичээгээд хайртай хүмүүстэй хайртайгаа хэлээд итгэл үнэмшлээ эзэж алдахгүй. Өдөр болгон амьдралын чинь сүүлийн өдөр юм шиг яг ийм цаг мөчвөртэй амьдарч хийх хүсэж байгаа зүйлээ хоошлуулгүйгээр гоё амьдраасай л гэж хүсэж байна. Тэгээд бүгднгийн аз жаргалтай, зүрх дүүрэн, хайртай тий гээд итгэл дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Вау, баярлалаа. За манай мөчөө бол ер нь яг Христ итгэгчнийг аягүй гоё төлөөлөх хүн юм байна гэж харж байна. Баярлалаа. Чиний үгийг дэмжиж бас Ленардо да Винчигийн нэг үг санаад орж байна л да. Нөгөө үр бүтээлтэй өнгөрөөсөн өдөр 50 нойрыг авчирдаг. Үр бүтээлтэй өнгөрүүлсэн амьдрал хангалуун 50 үхлийг авчирдаг. Нүд анихын цагт те амгалан байдаг гэсэн утгатай тийм үг байдаг. Тэгэхээр тэрэн шиг айгүй гоё байлаа. Тэгээд манай подкастыг энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдөр өөрийнхөө үнэтэй цаг зав зарцуулан ирж одоо бидэнтэй ярилцсан. Ярилцлага бол супер байлаа. Тэгээд мөчөдө баярлалаа. Дараагийн дугаар уулзцаа.